그럼 같이 기도할까요? 네, 함부터 залбираад эхэлцгээе. 걸어가시고 살아계신 하나님, 은혜와 사랑을 감사드립니다. Ариун бас амьд их эзэн минь таны нэгүсэл болон таны хайрын төлөө талархал өргөе. 저희들에게 귀한 믿음을 허락해 주신 것 감사드립니다. Та биднэрт ийм нандин итгэлийг зөвшөөрч өгсөн төлөө танд талархая. 또 저희들을 하나님의 일꾼으로 불러주신 것 또한 감사드립니다. Эзэн минь та биднийг мөн эзний ажилчид болгон дуудсны төлөө танд талархал өргөе. 저희는 심히 연약하고 부족한 사람들입니다. Эзэн таны мэдсэж байгаачлан бид нэр туйлын сул дорой бас хүчгүй хүмүүс үлээ. 주께서 저희들을 불쌍히 여겨 주시고 하나님의 귀한 도구로 사용하여 주시옵소서. Харин биднийг өрөвдөн биднийг үлсэж та өөрийнхөө нандин багж хэрэгсэл болгон хэрэглэж өгөөч. 말씀 가운데 성령께서 함께 해주시고 통역하시는 귀한 하나님의 종을 하나님께서 붙들어 주시고 부족한 사람을 하나님께서 붙들어 주시옵소서. 예수님의 이름을 기도드립니다. Эзэн минь таны үгийн дунд та биднэртэй хамт байж таны үгийг дамжуулах, өргүүлэх, сонсох бүх бүсгэл дээр хүмүүсийнхээ дээр таны нэгүслийг байлган удирдах өгөөсэй. Иесус Христийн нэрээр залбирanгуйлаа. 아멘. 아멘. 네. 네, 오늘은 그 이사야 20장 19장 10절 11절 말씀부터 보겠습니다. 이사야 19장 11절. За өнөөдөр бүгдээрээ Исая номны 19-ийн 11-ээс эхэлж үзэж байгаа. 네. 그 이사야 18장과 19장에 이어서 하나님께서 그 이집트에 대한 하나님의 심판, 하나님의 형벌에 대해서 말씀하고 계세요. За Исая номны 18, 19 дэх бүлгүүдийг ингээд бүлгүүдээс харахад энэ дээр болохоор хэдлээ өнгөрсөн хугацаанд Египтийн талаар үзсэн. Бурхан Египтийн талаар хэрхэн хандаж байгаа, тэдэн дээр ирэх шийтгэлүүдийн талаар ингээд үзсэн байгаа. 이집트는 뭐 오늘날 이 세상 나라, 이 세상 세력이라고 할 수 있어요. Египт гэж хэлж байгаа энэ агуулга болохоор өнөөдрийн хувьд бол энэ дэлхийн одоо хүчин, дэлхийн улсуудыг хэлж байгаа гэсэн үг байна. 하나님의 교회와 성도를 핍박하고 하나님의 구원 운동을 방해하는 거대한 세력이죠. Эзний чуулган болон эзний хүмүүсийг одоо дарамтайлж одоо хүчээр ингээд хөрөнгөйлж тэднэр дээр ингээд хийх зүйлсүүд нь саад болж байгаа энэ хүчийг энэ хүмүүсийг хэлж байгаа гэсэн. 그래서 교회는 미리 알고 있어야 되죠. Тийм учраас чуулган урдчлаад энэ зүйлийн талаар мэддэг байх хэрэгтэй. 교회는 세상 가운데 있는 교회잖아요. Чуулган болохоор ч одоо бидний чуулган бол энэ дэлхий дунд оршиж байгаа чуулган тий. 교회는 예배당 건물 뭐 게르든 뭐 건물은 예배당이죠. 예배 초소죠. 예배당 예배 초소. Тэгээ энэ чуулган гэж хэлж байгаа энэ зүйл болохоор чинь одоо цуглаан гэж хэлж байгаа энэ зүйл болохоор чинь юу ч гэж болно те одоо гэр эсвэл байшин ч юм уу те ийм одоо үйл хөдлөх шиг ийм зүйл байгаа. Аль хэдийн оршдог ийм зүйл байгаа. 교회는 무형적인 교회라고 하는 그 단어는 이 보이지 않는 하나님의 성도들의 그 모임, 유기적인 모임을 교회라 그러는 거거든요. Та бас нөө чуулган гэхэлэр чинь бас харагдахгүй те яг ингээд харагдахгүй зүйлсийг буюу харагдахгүй яг ингээд энэ гэж хэлэхгүй ч гэсэндээ эзний хүмүүсийн дотор оршиж байгаа те нөхөрлөл донд байж байгаа энэ зүйлийг хамтдаа цуглаж байгаа энэ зүйлийг бас ингээд хэлж байгаа те. 교회는 세상 가운데 있잖아요. Тэгээд энэ дэлхий болохоор чуулганч болохоор энэ дэлхийн дунд ингээд оршиж байгаа. 하나님의 백성이 세상 가운데 있어요.
Тэгээ бас Бурхны арт түмэн бас энэ дэлхийн дунд ингээ амьдарч байна. 두 가지 문제가 있습니다. За энийг ингээ харахаар хоёр төрлийн юм асуудал ингээ харагдана. 외부적인 외부적인 그 공격, Мгм. 외부적인 공격과 핍박, 환란을 당할 수 있어요. За тэгэхээр энэ дунд харах юм бол яг одоо гадна талаас ирж байгаа харагдаж байгаа тэр чуулган ингээд харагдаж байгаа байдлынхаа хувьд гаднаас хүмүүс хараад ингээд одоо тэрийг хавчих тий одоо ийм асуудлууд гарч ирдэг. 계시록 12장에 보면 Мгм. 붉은 용이 나오죠. 거대한 붉은 용이 Мгм. 나옵니다. За илчлэл номны 12 дугаар бүлгийг харах юм бол тэнцээ маш том улаан луу гэж гардаг. 세상에 Мгм. 그 붉은 세력이 Мгм. 교회와 성도를 핍박합니다. Мгм. За тэр нь юу гэж судалдаг гэхээр яг тэр энэ луу шиг тийм хүч энэ дэлхий дээр амьдарч байгаа эзний хүмүүсийг эзний чуулганыг ингээд довтолдог. 정치적으로는 이제 공산주의, 공산주의는 교회를 Мгм. 미워하죠. За харах юм бол одоо нөгөө нэг юу коммунист гэж яддаг шүү дээ тийм ээ. Улаан коммунист гэж яддаг шиг. Тэр коммунистууд ялангуяа яадаг лээ. Чуулганыг бол аюу хавчдаг тийм. 이슬람, 이슬람도 교회와는 대적하고 있습니다. За бас ислам буюу лалын шашин тийм. Тэднэр бас чуулганыг эсэргүүцдэг. 그리고 이 세상 사람들이 예수 믿는 성도를 미워하게 돼 있어요. Мгм. За тэгээ энэ дэлхийн хүмүүсийг бас бодож үзэх юм бол христийнхэн гэхлээр христийг ингээд үүсээ ядаж доош нь хийж ингэчихэд. 그다음에 두 번째는 교회 안에서 또 문제가 Мгм. 생길 수 있어요. 교회 안에서 일어나는 시험이 있습니다. За одоо хоёрдугаарт нийтлэл харах юм бол чуулганыг одоо эхнийх нь бол гаднаас ингээд ирж байгаа юм хавчлага ийм зүйл байсан бол хоёр дахь нь бол чуулган дотроосоо бас ингээд байдаг хавчдаг зүйл байдаг. 교회 안에서 누가 제일 에, 마귀의 공격 대상일까요? Чуулганы дотроос ингээд бодож үзэх юм бол хэн нь тэр хата хавчлагын гол гол нөгөө нэг ийм хэрэгслэр болдог үлээ. Юу тэгж хавчлагын хэрэгслэр болдог болов? 누굴 것 같습니까? Хэн юм шиг байна? Таад маань. 목사죠, 목사. 목사가 첫 번째 타겟입니다. Аа. За тэгэхээр хамгийн түрүүнд харах юм бол эхнийх нь буруу одоо гол удирдагч буюу пастор нэг. 목사가 견고하게 서 있으면 Аа. 그 다음에 누가 그 마귀의 타겟이 되는 건가요? За тэгээд хэрвээ тухайн пастор нь одоо зөвхөн ингэ зогсдог хүн байх юм бол тэгвэл пастроос өөр хэн бас одоо тэр муу нэгний хүчин хэрэглүүр болж болдог. 사모가 이제 타겟이 되죠, 사모. За тэгэх юм бол хоёр дахь нь харах юм бол пастрын эхнэр гэдэг. 그 다음에 그 목회자의 가정, 자녀들. Тэгээ бас зогсохгүй яадаг лээрэ тухайн удирдагчийн үр хүүхдүүд бас 문제를 계속 일으키는 거죠. тэд нар яадаг лээрэ дандаа асуудлуудыг үүсгэх гол ингэ хүмүүс болоод байдаг. 그리고 이제 장로, За тэгээд нөгөө нэг дараад нь харах юм бол нөгөө тодорхой хэмжээний байр суурьтай эрх мэдэлтэй нөгөө үйлчлэгч нар байдаг. 집사들. За тэгээд тэрний дараа дахиад ингэ дараагийн байр суурьны үйлчлэгч нар орж ирнэ. 교인들 간에 문제들이 생깁니다. За тэгээд тэднэрээс болоод яадаг лээрэ чуулганы дотор хүмүүсийн дотор асуудлууд үүсч эхэлдэг. 다툼을 일으키죠. 다툼을 일으켜요. Яа тэ харилцан хатаархал ч юм уу те үг сөрөлдөөн гэд. 원망 불평하죠. За тэ харилцан те бие биендээ одоо ханамжтай бос байна гэдгээс ахуулаад ингэ эхэлдэг. 이스라엘 백성들이 모세를 중심으로 광야길을 걸어갈 때에 많은 문제들이 생겼습니다. Израиль хүмүүс тэдний гол хүн нь Мосе болоод Мосе даваад израильчууд цөлийн замаар явсан тий. Тэгээд тэр явж явах хугацааг харах юм бол тэр дунд маш олон асуудлууд ингэ үүсчихсэн. 모세에게도 문제가 생겼어요. 모세에게도. Мосед ч гэсэн асуудал үүссэн. 이게 지상 교회의 모습이에요. 오늘 우리의 교회의 모습입니다. За тэрийг харах юм бол
Тэр ингээд үүсчихсэн асуудлуудыг харах юм бол энэ өдөр одоо өнөө цаг үед ч гэсэндээ энэ газар дэлхий дээр байгаа чуулгануудын асуудал бас те ингээд ижлэхэн байдаг. 무슨 말이냐면 지상 교회는 불완전한 교회예요. 지상 교회는 불완전한 교회다. Тэ өөрөөр хэлэх юм бол энэ дэлхий дээр буюу энэ газар дэлхий дээр байж байгаа энэ чуулганыг яг ингээ харах юм бол нэг үгээр тайлбарлах юм бол тийм одоо яг тайван биш яг гэж ойлгож болно. Амар тайвны амар тайван биш тайван биш байдалтай байдаг юм чуулганууд. 거기서 일어나는 모든 이 일을 누가 책임을 져야 되죠? Тэнд ингээ үүсэж байгаа бүх асуудлуудыг энэ асуудлын талаар хэрвээ нэг хэн нэг нь хариуцлага хүлээх ёстой гэвэл хэн хариуцлага хүлээдэг вэ? 목사가 다 책임을 져야 돼요. Тэгээ тухайн чуулганыг хариуцж байгаа пастор хариуцлага хүлээх ёстой. 목사가 만약에 장로나 집사나 다른 누구에게 책임을 전가한다고 하면 그건 자격 없는 사람입니다. Мгм. Тэгээ магадгүй хэрвээ амар ингээ асуудал гараад үүссэн чинь одоо тухайн удирдагч нь маа тий тухайн хариуцлага одоо үйлчлэгч нар руугаа тий эсвэл ямар нэг одоо ахлагч нар руугаа ч юм уу өөр бусад ахлагч нар руугаа хэрэг өгөх гээд байна гэвэл тэр хүн үнэхээр одоо юу гэдэг тий зөв биш хүн гэж ойлгож болно. 기도를 많이 하고 Та маш их залбирч 마귀와 싸워서 이겨야 됩니다. тэгээ маш их залбирч би одоо тэр дайрч байгаа муу нэгний хүчийг ялах ёстой байгаа. 그래서 하나님께서 이 어, 이집트에 대해서 지금 계속 말씀하시는 건데요. Тэгээ бурхан ингээ харах юм бол тийм учраас Египтийн талаар үргэлж ингээ сануулж ярьж байгаа тийм. 여기 19장 11절에 보시면 소안의 관리들은 지극히 어리석은 자들이며 바로의 지혜로운 참모들이 어리석은 모략을 준다고 말하고 있습니다. За Исая номны 19-ийн 11-ийг харах юм бол гэсэн Зооны ноёд үнэхээр мунхаг хүмүүс болвоо. Фараоны хамгийн мэрэгэн зөвлөгчдийн зөвлгөөж тэнэг болвоо гэсэн байна. 그 소안이라고 하는 지역은 과거에 유명한 그 지역입니다. 도시입니다. Энэ Зоон гэдэг үг болохоор чинь өмнө цаг үед байсан маш алдартай нэг хот гинэ. 이집트 북동쪽에 있는 고대 이집트의 수도였어요. Яг Египтээс зүүн хойш зөвлөлтөй, зүүн хойд жигт байрлалтай байдаг Египтийн нэгэн хот байсан гэж нийслэл гэсэн. 그 소안의 관리들이 있는데 공무원들이죠. 그 유명한 지혜로운 그런 관리들이 있지만 하나님께서 어리석게 만든다는 겁니다. Тэдний магадгүй нөгөө одоо удирдагч нар тий удирдагч нар нь алдартай гэж байгаа байхгүй алдартай ийм мэрэгэн хүмүүс гэж мэддэг байсан одоо мэддэг байсан ч алдарсан байсан ч гэсэндээ бурхан тэр хүмүүсийн мэрэгэн зөвлөгөөг нь мунхаг болгоно гэж хэлсэн. 또 지혜로운 참모들이 있는데요. 하나님께서 그들의 그 지혜로운 참모들의 모략을 어리석게 만든다고 말씀하셨습니다. Тэгээ бас тэднэрт ингээд мэрэгэн зөвлөгч нар байдаг гэсэн тийм. Харин тэр мэрэгэн зөвлөгч нарын зөвлөгөөнүүдийг бурхан мунхаг болгоно гэж хэлж байна. 뭐가 어리석어졌다는 건가요? Яагаад ингээд тэнийг болгож байгаа гэж ярьсан бэ? Яагаад тэнийг болгоо гэж хэлсэн болов? 인간의 그 지혜로는 하나님께서 그 이집트를 심판하실 것을 깨닫지 못해요. Яагаад тэнийг болсон гэхээр хүний мэрэгэн ухаанаар бурханы одоо бурханаас өгөгдөх гэж байгаа тэр одоо шийтгэл гэдэг зүйлийг хүний мэрэгэн ухаанаар ойлгож чадахгүй учраас тэрийг 하나님의 징계, 하나님의 심판이 저기서부터 지금 멀리서부터 오고 있는데 그것을 바라볼 수 없는 거죠. 깨닫지 못하는 거예요. Яг боддоор харахад бурханы тэр шийтгэл гэдэг зүйл тэр холоос ингэ наашилсаар л байхгүй ойрцоор л гэхдээ тэрийг тэд нэр ойлгож ухаарч чадахгүй байгаа учраас мунхаг гэж хэлж байна. 우리도 마찬가지입니다. Бид нар ч гэсэн ялгаа байхгүй гэж хэлхэн. 하나님의 심판이 저기서부터 지금 오고 있어요. 하나님께서 шийтгэл тэндээс ойрцоор л 나를 징계하려고 그러신다는 것을 바라볼 수 있는 사람이면 회개할 것이고 그걸 바라보지 못한다고 하면 이제 하나님의 징계를 받는 거죠.
Тэндээс ингээ хайлтын ойртод эхэлсэн байгаа. Над руу ирж чад тэр сахлах бат тэр шийтгэл гэдэг зүйлсүүдийг нь хүн хэрэг ойлгох юм бол над руу чиглээд ирж штэ гэдгийг мэдэх юм бол хүн гимшин. Харин тэрийг ингээд ирж байгаач мэдэхгүй юу ирж байгаач ойлгохгүй хүмүүс яадаг гэхээр тэр чигээрээ байж идэг. 그거를 이제 지혜라 그러죠. 지혜. Тэр одоо хүмүүс болохоор чинь тэрийг мэрэгэн ухаан гэж ярьдаг тийм. 영적 통찰력이라고도 말합니다. Бас нэг сүнсний ялгах чадвар гэж бас хэлдэг тийм. 12절 마지막에 나는 지혜의 아들이며 옛 왕들의 자손이다 라고 말하지만 예, 그거는 하나님 앞에는 통하지 않는 말이죠. За 11-ийн сүүлийн хэсэг харах юм бол би мэрэгний хүү, эртний хаадын хүү гэж ингэж хэлдэг. Гэхдээ яг ингэж хэлдэг боловч үнэндээ Бурхны талаар ойлгодоггүй гэж хэлсэн. 12절에 너의 지혜 있는 자들이 어디에 있느냐? 그들로 만군의 여호와께서 이집트에 대해 무엇을 계획하시는지 알아서 네게 말하게 하여라 그랬습니다. 19 12 дугаар ишлэгийг харах юм бол тэгвэл танай мэрэгэн хүмүүс хаана байна вэ? Түг түмдийн эзэн Египтийн эсрэг юу төлөвлөснийг тэд ойлгож мэдээд та нарт хэлгээ гэж хэлсэн. 지혜가 뭔가요? Энд гарч байгаа мэрэгэн гэж юу вэ? 만군의 여호와께서 무엇을 계획하고 계시는가 알아내는 지혜죠. Энэ 네. дээр бол мэрэгэн гэдэг утга болохоор чинь түг түмдийн эзэн юуг төлөвлөж тэрээр юуг хийх гэж байгаа гэдгийг ойлгож ухаарж байгаа тэр сэтгэлийг одоо тэрийг бол мэрэгэн гэж болно хэдэн. 하나님께서 우리 교회를 어떻게 인도하시려고 그러시는가? За жишээлх юм бол бурхан миний чуулганыг хэрхэн удирдах гэж байгаа юм болов гэдгийг ингээ ойлгох. 하나님께서 우리 아이들을 어떻게 하나님 인도하시려고 그러시는가? Бас за миний хүүхдүүдийг эзэн бурхан ямар замаар яаж удирдах гэж байгаа юм бол гэдгийг ойлгох. 무엇을 계획하시는지 알 수 있는 지혜가 필요합니다. Тэгээ хүмүүст эзэн бурхан юу хийх гэж байгаа вэ гэдгийг нь түүний төлөвлөгөөг нь ойлгож мэдэх тийм мэрэгэн ухаан хэрэгтэй байна. 그걸 어떻게 할 수 있냐? Тэгвэл тэрийг бид нэр хүмүүс яаж мэдэж болох вэ? 알 수 있죠. 네. Тий. Бас одоо эзэн төлөвлөгөөг мэдэх боломжууд байдаг. 알 수 있습니다. Мэдэж болно. 하나님께서 우리에게 지혜를 주시고 또 특별히 기도하는 사람들에게 이런 영적인 통찰력을 허락해 주세요. Эзэн бурхан биднэрт өөрөө ингээд одоо мэдүүлж өгдөг. Тийм мэрэгэн ухаантай мэдүүлж өгдөг. Ялангуяа эзэн рүү хандаад залбирдаг хүмүүст эзэн сүнсний тэр одоо мэдрэг байдлыг буюу сүнсний ялгах чадварыг өгдөг. Амен. 네. 13절에 소안의 지도자들은 어리석었고 저 멤피스의 지도자들은 속았다. 이집트 지파들의 모퉁이 돌이 이집트를 잘못된 길로 가게 하였다는 것입니다. 19-ийн 13 дээр ингэсэн Зооны ноёд мунхаглан үйлдэж Мемфисийн ноёд хуурдагдлаа. Овгуудынх нь булангийн чулуу болгосод Египтийг төөрүүлвэ гэж. 네. 멤피스도 그 유명한 도시예요. Энэ Мемфис гэж гарч байгаа энэ агуулга бас нэг алдартай хотын нэр байгаа. 그 소안의 지도자들, 멤피스의 지도자들은 아주 지혜로운 그런 그 지금으로 말하자면 고위 공직자들입니다. 공무원들이에요. Одоо энэ дээр харах юм бол энэ Зоан болон Мемфисийн хүмүүс гэж байна. Тухайн үед нэлээд мэдэгдсэн тийм мэрэгчүүл гэж алдаршсан тийм хот байсан юм л да. Одоогийнхоор болохоор ч одоо юуны тухайн улсын тэргүүнүүд тийм улсын одоо манайхаар төрийн албаныхан гэсэн үг байхгүй. 이 사람들이 이집트 지파들의 모퉁이 돌 같은 사람들이라 그랬어요. Гэхдээ тэр хүмүүсийн үсгэлээ Египтийн тэр овгуудын булангийн чулуу мэт тийм чул хүмүүс гэж хэлсэн. 국가를
국가를 세워나가는데 기초가 되는 아주 그 훌륭한 좀 지혜롭고 경험이 많은 그런 지혜자들이 왕궁에 또 중요한 도시에 다 이렇게 살고 있는 거죠. За одоо харах юм бол одоо нэг үгээр хэлэх юм бол хотын альва нэг хотыг ч юм уу альва нэг одоо байгууллага улсыг байгууллага гэхдээ чинь тухайн ингээ бүгтэн үндэс суурь нь болж өгөхөөр тийм одоо нөгөө эрх мэдэлтэй бас тийм одоо мэрэгэн ухаантай нөгөө олонний хүндлэлийг хүлээсэн гэдэг шиг тийм хүмүүс гэсэн энэ одоо зарим бис хүмүүсийг л. 근데 그 사람들이 이집트를 잘못된 길로 계속 가게 한다는 거예요. Тэгээ харамсалтай нь тэднийг үүсгэхлээр тэр хүмүүс гэхдээ Египтийг буруу зам руу удирдах байна гэж ингэ хэлсэн. 잘못된 결정들을 자꾸 하는 거예요. Яг өөрөөр хэлбэл буруу зам руу удирдах гэдэг нь дандаа буруу шийдвэрүүдийг гаргаад байна гэсэн утга. 우리는 어떤 결정을 해야 되는가요? Бид нэр тэгвэл шийдвэр хэрэг гаргах хэрэгтэй бол ямар шийдвэр гаргах хэрэгтэй вэ? 자, 회의를 합니다. 교회에서 Мгм. 회의를 해요. За жишээлх юм бол хэдлээ ингээд нэг чуулган гэж үзэх юм бол бид энэ чуулган дотор хуралдаж гин гэж үтэл дөө. 여러분 기억하셔야 될 것이 있는데요. Мгм. 모든 회의, 모든 그 만남에 있어서 가장 먼저 하나님께 기도하고 회의를 하는 거예요. 꼭 За бид нэр ингээд 기도하시고 회의를 시작하세요. мгм. Бид нэр ингээд үргэлж санах нэг зүйл байгаа. Бид нэр ямар ч хурал хийсэн, ямар ч уулзалттай байсан, одоо юу ч хийсэн бай. Тэгээ хамгийн түрүүнд эхлээд эхний ээлжинд чи залбирдаг болох хэрэгтэй. Залбирдаг байх хэрэгтэй. 하나님의 뜻대로 되기를 바랍니다. Тэгээ ялангуяа залбирахдаа юу гэж залбирхлаарэ энэ уулзалт энэ хурал бурхны хүслийн дагуу болох болтугай гэж залбирх хэрэгтэй. 성경적으로 되기를 바랍니다. Биднес нөгөө талаараа бас ариун сүнсний удирдлагын дор ингээ хийгдэх болтугай гэж залбирх хэрэгтэй. 아무리 좋은 의견이 나와도 성경에 맞지 않는 우리 신앙에 맞지 않는 것은 받아들일 수 없어요. Тэг хичнээн чухам ингээд чухал ингээд одоо үзэл хичнээн чухал энэ санаал гарч ирсэн ч гэсэндээ хэрвээ тэр нь Библиэд нийцэхгүй л гэх юм бол тэр ингээ ямар ч үн цэнэг зүйл байгаа. 뭐 이런 방법 저런 방법 많은 방법이 나오지만 성경에 맞지 않는 건 할 수 없다. Тэгээ мэдээж хэрэг ийм чарга байна, тийм чарга байна гэдэг олон төрлийн аргууд арга замууд гарч иж магадгүй уулзалт хийхэд гэхдээ эцсийн дүнтэй харах юм бол тэр уулзалтыг Библиэд нийцэхгүй л ах юм бол тэр нь юу ч биш болно гэсэн. 이게 성경에 맞는지 안 맞는지 알 수 없는 걸 어떻게 하죠? Тэгвэл хэрвээ Библиэлд энэ талаар юу гэж байдаг талаар ч юм уу Библиэд нийцэхгүй юу гэдгийг мэдхээргүй тийм агуулга гараад байл яах вэ? 기도하는 시간을 갖자 그랬어요. 좀 기도해 За, 보자. хэрвээ ямар нэгэн байдлаар явж чад гэдэг тийм хурд орсон шиг тийм бид сүрэх юм бол төр завсарлаад залбирах цаг гаргах нэг чухал гэдэг. 일주일 동안 우리 기도해 봅시다. За юу тийм жишээлх юм бол за бүгдээрээ 7 хоног залбирцгаая гэдэг ч юм уу тийм. 그래도 잘 모르겠다. 그러면 우리 한 달 동안 기도해 봅시다. За мэдээч хэрэг 7 хоног залбирчий гэж байгаа залбирсан чинь тэгсэн ч гэсэндээ сайн ингэ мэддэг зүйл байхгүй мэддэхгүй байгаа гэх юм бол за тэгэл 1 сарын турш залбирцгаая гэдэг юм хэрэг. 기도하는 시간을 꼭 가지십시오. Тэгэхээр дахин сануулж байгаа нь та залбирлын цаг гэдэг зүйлийг заавал ингэ гаргах хэрэгтэй. 이거 빨리 결정해야 된다. 이거 빨리 시작해야 된다. 그런 일들이 있죠. Тэг гэлс ингэ шийдэх хэрэгтэй байна. Гэлс хийх хэрэгтэй байна гэсэн ийм ажлууд ч гэсэн гарч иж болно. 그런 말에 속지 마세요. Гэтэ харин тийм үгнүүдэд бүү хуртаарай гэж хүсэж байна. 조급하게, 성급하게 결정을 내리게 되면 엄청난 손해를 볼 수 있습니다. Тэгээ ямар нэгэн байдлаараа яарч давчуурсан байдлаар ч юм уу те шийдвэр гаргаад үзэх юм бол маш төсөөлхийн аргагүй тийм алдагдалт ч орж магадгүй. 조금 천천히 가도 괜찮아요. Тэгээ жоох удаандуу явсан ч гэсэн уулын зүгээр. 마귀는 우리 마음속에
이 조급한 마음을 자꾸 집어넣어줘요. Муу нэгэн болохоор бидний зүсэлд юу гэдэг лээ дандаа гэх юм сандруу твзүү тийм байдлыг өгдөг. 빨리 빨리 결정을 내려라. Яг гэлс шийдчих гэл ингэдэг. 시간 없다. За цаг байхгүй гэдэг юм бол 가만히 들여다보면 사실은 욕심으로 하는 거예요. 욕심이 대부분입니다. яа тэгээд тийм хүн ингээд яаруу сандруу байгаа тэр зүйлүүдийг бид нэр ингээд чимээгүй ажиллаад харах юм бол тэрний цаанд юу байдаг лээ шунал байдал байж гэдэг. 이 믿음으로 하지 않는 사람들은 계속 이 잘못된 길로 예, 이집트 백성들을 인도하는 겁니다. Ингээ харах юм бол одоо тэр буруу одоо энэ нөгөө нэг Египтийг яасан гэхээр хүмүүс дандаа буруу зам руу удирдах байна гэж бурхан хэлсэн тий. 여호와께서 그 가운데 14절에 보니까 혼란의 영을 섞으셨다는 거예요. Тэгээд 14 дугаар зүйл ишлэг харах юм бол бурхан юу гэсэн хэлэхээр бурхан тэр дунд самуурлын сүнсийг ингээ хуцутгасан юм аа гэж хэлж байна. 자기는 바른 결정을 내리는 것 같은데 사실은 하나님께서 그 사람들 속에 혼란의 영, 제대로 분별하지 못하는 영을 집어넣으시는 거예요. Тэгээд хүмүүс өөрсдөө бодохдоо болохоор за бид нэр зөв шийдвэр гаргалаа, сайн шийдвэр гаргалаа гэж бодож магадгүй. Гэхдээ яг үнэндээ тэрийг харахаар бурхны үдэн дээр тэд нар одоо тухайн улсаа буруу дэшин дагуулж явах шийдвэр гаргацсан байснаар дээр бурхан самуурлыг тэдэнд өгсөн гэсэн. 그 정치가들이 계속해서 잘못된 결정들을 계속 내리는 거예요. 잘못된 길로 가는 거예요. Тэгээ харах юм бол хүмүүс ингээд дандаа бүх нэг шийдвэрүүд нь дандаа буруу зам руу явах тэр шийдвэрүүд рүү ороод байгаа зэвтчүүд. 여러분들은 어떻게 잘못된 결정 내린 적 없습니까? Та нар маань одоо ямар нэг төрлөөр харах юм бол буруу шийдвэр гаргаж ирсэн тохиолдол байгаа юу? 잘못된 결정을 왜 내린다고 말씀드렸습니까? 제가 아까 조금 전에. За яагаад түрүүнд гэт пастерсэн тий буруу шийдвэрүүдийг ингээ гаргадаг гэж хэлсэн тий хүмүүс яагаад буруу шийдвэр гаргадаг болов? 욕심이 들어오면 잘못된 결정을 내리게 돼요. 욕심. Тэгээ тэрний шалтгаан болохоор цаад сэтгэлд ийм гүнд шунал байдал ороод ирэх юм бол хүн өөрийн мэдлгүй буруу шийдвэр гаргаж эхэлдэг. 욕심은 사람을 진실하지 못하게 만듭니다. Энэ шунаг сэтгэл гэдэг зүйл болохоор хүнийг тэг үнэн шудраг байдлаас холдуулж идэг. 다른 사람 말을 듣지 않아요. Ингээ бусдын үгийг нь сонсохгүй болгочтой. 여러분은 어떻게 다른 사람 말 잘 듣습니까? Та нар маань өөр хүмүүсийн үгийг сайн сонсдог. 고집이 막 세가지고 예, 다른 사람 말을 듣지 않아요? Тэг бүр ингээд нөгөө шунаг сэтгэл дотор ороод ирэхлээр нэг хүзүү ингээ хөшөөн болоод эхэлдэг. 나는 Тэг хүмүүс 하나님의 말씀을 들어도 사람 말은 안 듣는다. тэг ингээд тэгж юу гэж хэлэх. Би бүхний үгийг сонсно гэхээс хүний үгийг сонсохгүй гэж ингэж хэлдэг. 그건 교만이라 그러는 겁니다. Энэ яагаад ингэдэг гэхээр бардам байдал болоод ирэхлээр сэтгэл дотор бардам байдал үүсэж ирэхлээр ийм болж эхэлдэг. 아니 다른 사람이 나한테 바른 말 해주면 말 들어야 되는 거 아닌가요? Тэг хүмүүс ингээд хүн болгон зарим тохиолдолд хүн ингээд зөв үг хэлдэг шүү тий. Тэгвэл тэр зөв үгийг сонсох ёстой шүү уулна тий. 기분 나쁘다. Тэгэнгүүт надад таалагдахгүй юм гэдэг. 기분 나쁘다는 말씀 하신 적 있으세요? Тэгээ та нар магадгүй надад таалагдахгүй нэгжсэн зуудаа байгаа юу? 기분 나쁠 수도 있죠. Тэгээ мэдээч хэрэг дотор таалагдахгүй байж болно тий. 다른 사람 말을 들어야 될 때가 있어요. Бус хүний үгийг сонсох хэрэгтэй тийм үе байдаг. 어린 아이가 말해주는 것도 우리가 귀담아 들어야 될 때가 있습니다. Бас тэгээ тий бид нэр зарим нэг тохиолдолд хүүхдүүдийн үгийг сонсох тэгээ бас бид нар ч гэсэн хүүхдүүдийн үгийг сонсох ийм үе байдаг. 마치 술 취한 사람이 토하면서
비틀거리는 것 같다는 거예요. Тэгэхээр ингээ харах юм бол аа хүүхдүүд хүний үгийг сонсоод ирэхлээр 목사님 다시 한 번만 해주시겠어요? 거기 마, 14절 마지막에 네, 마치 피부를 마, 마지막에, 네. 마치 술 취한 자가 토하면서 음. 비틀거리는 것 같다. 네네. Тэгээ 14-ийн сүүлийг харах юм бол энэ дэр ингэж байна те. Аа, тэд юу гэсэлэрэ? Тэд Египтийн бүх үйлсийг бүүлжсэндээ гутгалдаг согтуу хүн гоёвд шиг төөрөл төсөд оруулсан гэж хэлж 술 취하면 어떻게 되나요? байна. Архид цогцлоор ямар болдог вэ? 저는 잘 모르는데 술 음. 취하면 아마 나는 똑바로 간다고 가지만 몸이 제대로 말을 안 듣는가 봐요. Тэгээ мэдээж хэрэг архин дуух, архин цогцлоор ямар байдаг бол би сайн мэдэхгүй. Гэхдээ яг ингээд архин цогцсон хүн өөрийгөө болохоор за би өөртөө зөв маш сайн тэгшхэн яваад л гэж боддог байх. Яг үүндээ тэр хүнийг ингээд хатнаас нь хүмүүс харах юм бол гой үж замаа олохгүй явдаг байх. 근데 다른 사람이 볼 때는 저 사람, 저 사람 술 취했구나. 저 비틀거리는 거 봐라. 다른 사람들은 보이죠. Тэгэхээр хүмүүс тэр хүн өөрийгөө болохоор би маш зөв явж байгаа. Би маш одоо тэг сайн цэх явж байгаа гэж бодож иж магадгүй. Хажуу талаас хүн харах юм бол тэрийг хараад шууд за энэ хүн согтсон байна гэдэг шууд хараад мэддэг тийм. 다른 사람들 눈에는 보여요. 저 사람 잘못하고 있다. Бусад хүмүүсийн нүдэнд тэр хүн буруу яваад байна гэдэгт харагддаг. Буруу зүйл хийж байна гэдэгт харагддаг. 근데 저 사람은 나는 어떻게 생각하죠? 난 잘못하는 거 없어. 난 바로 하고 있어. Гэтэ 난 미, нөгөө хүн нь өөрөө болохоор юу гэж боддог лээрэ. 어, Би юу ч 어, буруу хийгээгүй. Би яг зөв явж байгаа. Би яг өөрийнхөө явж байна гэж ингэж ярьдаг. 난 믿음으로 하는 거야. Би итгэлээр ингэж байна гэж ингэ ярьдаг. 근데 다른 사람이 봤을 때는 저 사람 술 취한 것 같아요. 어, 완전 술 취한 것처럼 비틀거리는 거예요. Тэгээ өөр хүмүүс харин хажуу талаас нь харсан чинь нөгөө хүнийг харахаар яахаа аргагүй тэг зөв биш, гуйж тавиад тэг ингэ яваад харагддаг. 가인이 동생 아벨을 Мгм. 쳐 죽였죠. Нөгөө цаг жишээ авъя хэдүүлээ. Каин эхлэл номон дээр Каин өөрийнхөө төрсөн дүү Абелийг ингээ цохиод алчдаг тийм. 하나님께서 가인을 찾아오셨습니다. Гэтэ бурхан Каиныг юусэн дууддаг тийм. 가인아, 내 동생 아벨이 어딨냐? 물어보셨어요. Тэгээ бурхан Каин дээр очиж байдаг тийм. Каина чиний дүү Абел хаана байгаа ингээ асуудаг. 하나님께서 가인에게 회개할 기회를 주신 거예요. Бурхан тэгж асуусан шалтгаан нь юу гэхээр Каинд гимших юм боломжийг өгснө өгөх байсан. 하나님 모르셔서 물어보시는 건가요? Тэгээ эзэн бурхан мэдгүй учраас тэгж асуусан гэж бодож байна уу? 가인이 뭐라고 대답했습니까? Тэгээ Каин гэсэн чи юу гэж хариулсан бэлээ? 아니, 하나님, 제가 제 동생 아벨을 지키는 사람입니까? Тэгээ абе Каин болохоор гэсэн. Үгүй бурхан минь би ямар түүний харгалзагч юм уу гэж ингэж хариулдаг. 기회를 놓친 거죠. Тэгж хэлснээрээ Каин боломжийг алдсан. 기회를 놓치시면 안 됩니다, 여러분. Биднэрт боломж ирдэг гэхдээ та алдаж болохгүй. 15절에 이집트를 위해서는 머리나 꼬리나 종려나무나 갈대가 아무 소용이 없다 그러셨습니다. За 19-15 гарах юм бол гэсэн Египтийн төлөө тийм Египтийн төлөө толгой болон сүүл, далдуу модны мөчр зэрэг ямар ч ажил ингээд хийгдэхгүй буюу бүх зүйлүүд нь бүтлгүй болно гэж хэлж байсан. 머리는 누굽니까? Толгой гэдэг нь юу гэлж байгаа вэ? 지도자들이죠, 지도자들. Удирдагчдыг хэлж байгаа гэсэн үг. 꼬리, Сүүл гэдэг нь юу вэ? Сүүл. 또 종려나무. За бас 이제 талт мод гэсэн тий. 종려나무는 귀족들입니다. 아주 귀족들, 왕족들.
М. За энэ дээр байгаа энэ далд мод гэдэг нь болохоор ч нөгөө нэг юу одоо нөгөө нэг аа элитүүд гэсэн үг. Элит гэрүүлүүд элитүүдийг хэлж байгаа гэсэн. 갈 때는 누구죠? За тэгвэл зэгсгчнийг хэлж байгаа бол 꼬리, 갈 때 이게 다 이제 тэр 일반 суу 백성들이죠. гэж 네. хэлж агуулгууд нь болохоор чинь одоо энгийн иргэдийг хэлж байгаа гэсэн. 아무 소용없다 그랬습니다. Бидний хинэн ч юу ч хийсэн яа бүгд бүтлгүтнэ гэж хэлсэн. 하나님께서 이집트를 이제 심판하시는 거예요. Эзэн бурхан Египтийг шийтгэн гэсэн те шийтгсэн гэсэн утга нь. 아무리 애를 써도 계속 잘못된 길로 가는 거죠. Өөрөөр хэлэх юм бол тэд нар бүгдээрээ хичээж магадгүй хичээсэн ч гэсэндээ бүтлгүтнэ гэж хэлж байна. 하나님께서 그 사람들 속에 뭘 집어넣었다 그랬습니까? 14절에. Мгм. Эзэн бурхан тэдний дотор юу ингэж суулгаж өгсөн гэсэн бэлээ 14 дэх зүйлийг үзэх юм бол 혼란의 영을 집어넣으셨다. эзэн бурхан самуурлын сүнсийг тэднэрт суулгасан гэж хэлсэн гэсэн. 약을 먹었어요. Өөрөөр хэлбэл тийм эм болгоцсон гэсэн үг. 하나님이 약을 먹이신 거죠. 예. Тэгээд бурхан тэднэрт одоо тийм мансуурдаг эм болгоцсон гэсэн үг. 절대 성공할 수 없어요. Тэгэхээр эзэн тэднээс гараад татсан гэвэл ямар ч тохиолдолд ингээд амжилт гэдэг юм байхгүй. 우리는 항상 조심해야 됩니다. Тийм болоо бид нэр ямар ч зүйл болгоомжлох хэрэгтэй. 또 겸손해야 됩니다. Тэгээ бас таруу байх хэрэгтэй. 그날에 16절에 말씀하셨어요. 이집트 사람은 여자들과 같을 것이다 그러셨어요. 16 дугаар ишлэгийг авах юм бол бас гэсэн тэр өдөр Египтчүүд эмэгтэй хүн шиг болно гэж хэлж. 여자들 왜 여자들이라 그러셨을까? Энд дэр яагаад эмэгтэй хүн шиг гэж хэлсэн болов? 여자들은 남자보다 좀 연약하잖아요. Тэг эмэгтэйчүүд ингээ харах юм бол эрэгтэй хүнтэй харьцуулах юм бол эмэгтэйчүүд чинь жоохон одоо арай жоохон сул шүү дээ тий. 베드로전서 3장 7절에 보시면 1-р Петр 3:7-ыг үзэх юм бол 연약한 그릇이라 그랬어요. за сул 아내는 гараа сав гэсэн байна. 연약한 그릇이다. За тэрэн дээр үсгэлээрээ сул дараа сав баа гэж хэлсэн байгаа. 물론 3:17. 물론 여자들도 강한 여자들이 있죠. Тэгээ мэдээж хэрэг эмэгтэйчүүд дотор бас ингэдэг юм хүчрэх эмэгтэй бас байдаг. 일반적이진 않아요. 보통 그렇진 않죠. Гэтэ мэдээч хэрэг юу гэдэг те үргэлж ингээл баян тийм хүчрэх тийм юм байхгүй тий. 여자들의 마음이 남자들의 마음보다 약하죠. Тэгээ яг харах юм бол эмэгтэй хүний зүрх сэтгэл эрэгтэй хүнийхээс илүү сул нэлээд жоохон дорой байдаг. 하나님 그렇게 만드신 거예요. Тэгээ угаасаа бурхан тэгж бүтээсэн байдаг. 힘도 약해요. Мэдээж хэрэг хүч ч гэсэндээ хүчний хувьд ч гэсэн ирэлгээж авах сул дорой. 뼈도 약합니다. 뼈. Ясны бүтцэн ч гэсэндээ илүү ингээд сул хэврэг байдаг. Эмэгтэй хүний. 얼마나 약할까요? За тэгвэл одоо хэврэг гэдэг үгэнд бол хэр зэрэг хэврэг гэсэн үг юм болоо? 남자보다 3배 약해요. Тэгэхээр харах юм бол эрэгтэй хүнтэй харьцуулах бол 3 дахин одоо хэврэг гэж байдаг. 세배. 남자도 약한데 여자는 더 약한 거예요. 네, эрэгтэй хүн гэсэн хүн ер нь угаасаа сул дорой шүү дээ, тий. Гэтэ эрэгтэй хүн гэсэн сул дорой гэсэн чинь эмэгтэй хүнд бол тэрнээс сул дорой гэсэн үг. 무서워하고 두려워하고. 네, айхтаа ч гэсэн амархан. 여자분들은 그 산에 가는 거 별로 좋아하지 않더라고요. Тэгээ харах юм бол эмэгтэйчүүд гэх юм бол тийм уул руу гарах ч гэх юм уу, тийм зүйлд дуртай биш харагддаг. 뱀이 있다. 산에 가면 뱀이 있다. Тэг ингээд нэг юу гэдэг чинь. Могой. 또 벌레들이 많다. Жишээлх юм бол уул руу явах юм бол тэнд очивол могой их байгаа, хорхоонууд ихтэй гэдэг ингээд эмэгтэй хүмүүс. 그거 뭐 별로 문제될 거 없을 것 같은데. Тэг ихэд 싫어하더라고요. байхгүй харагддаг.
Зүгээр шүү дээ гэж боддог бол эмэгтэй хүмүүс тиймэрхүү мэдрэл дуртай биш байгаа гэдэг. 이집트 이집트 사람들의 마음이 여자와 같이 두려워하고 무서워하고 공포에 사로잡힌다는 거예요. За тэгээ энэ дээр болохоор тэр өдөр Египтийн эрчүүдийг эмэгтэй хүн шиг болгоно гэдэг нь юу гэсэн үг гэхээр айдас давтуулсан тий одоо ингээд сул дорой болсон тий одоо ийм болгоно гэсэн үг. 16절 중간에 보니까 그들은 만군의 여호와께서 그들을 위해 흔드시는 그의 손이 흔들릴 때 두려워 떨 것이다 말씀하셨습니다. Тэгээ 16-гийн сүүлээс дундаас нь сүүлээс харах юм бол тэдний дээгүүр даллах туг түмдээ эзний мотрын хөдөлгөөнөөс айж чичирнэ гэж хэлсэн. 17절에 유다 땅이 이집트 사람에게 두려움이 될 것이니 만군의 여호와께서 이집트를 향해 세우신 계획을 기억하는 자마다 두려워 떨 것이다 그랬습니다. 17-р эшлэгийг харах юм бол гэсэндээ Юудагийн газар нутаг Египтийн хувьд л айдас болно гэж хэлсэн. Тэдний эсрэг төлөвлөж буй төгдөмдийг эзний зорилгоос болж түүнийг дурссан хүн бүр айдас давтгаа гэж хэлсэн. 유다 땅은 굉장히 약한 존재예요. 그 Юуда 이집트하고는 비교가 안 되는 존재입니다. яг үндэ Юуда болохоор чинь маш ингээд суул дорой, цөөхөн, Египттэй харьцуулшгүй ийм жижиг байгаа. 근데 하나님께서 두려움을 보내시니까요. 그 유다가 너무 무서운 거예요. 유다가 막 그 하나님 백성들이 너무 두려운 거예요. Гэхдээ эсрэгээр нь харин бурхан тэднийг тэг эмгэгтэй хүн шиг болоод зүрхэн ингээд айц давтаад ирэнгүүт зүрхэн айц давтагдсан Египтчүүд а Юудаг харахтаа өө эдгээр чи ямар амар юм бэ гэх ингээд айж харж. 제가 지난 시간에도 말씀드렸잖아요. За тэг өнгөрсөн чиглэлс хэлээд тэр талаар ярилцсан тий. 징기스칸이 그런 전쟁을 잘했잖아요. Эзэн Чингис маань ийм дайн тулаан маш сайн хийдэг байсан. 두려움을 보내는 거예요. 군대가 가기 전에 두려움을 먼저 보내요. 저기에다가. За тэгэхээр эхний тэд нар ингээд зөвхөн цэргүүдээс нь тий ингээд айдас мэт иддэг гэж. 싸우지 않고 이길 수 있게 만드는 거죠. Тэднийг яг тэгснээр ясгалэр урдчлаад ингээ айдас мэдрүүлээд ирэхлээр чинь хүмүүс нөгөө заавал дайн тулаан хийхгүйгээр ингээ те баг шууд буугаад өгдөг. 그 몽골 군대를 두려워하고 무서워한 거 아닙니까? Тэгээ хүмүүс ингээ Монгол цэргүүд гэвэл бүгд ингээ айдаг те жишээртэй ийм байсан. 실제 몽골 군대는 그렇게 많지 않은데 말이죠. Яг үнэндээ бол Монголын цэргүүдийг харах юм бол тийм ч олон цэрэг одоо тоо томшгүй олон бас байгаагүй. 두려워하니까요. 전쟁을 할 수가 없어요. Тэг ингээ харин эсрэгээр нь зүгээр л айдаст ингээ сэтгэл зүйн айдаст баригдаад ирэхлээр хүмүүс тулалж чадхаа болчих. 이게 바로 만군의 여호와께서 이집트를 향해 세우신 계획이라는 거예요. Тий, одоо энэ мэдчлэн энэ айдас татуулаад ингэж байгаа энэ байдал болохоор Библи харах юм бол эзэн бурхан Египтчүүдийг одоо ингэж буулгасан гэсэн утгатай. 두려워하는 가운데 다 망하는 겁니다. Тэд нэр яасан гэхээр айдсаасаа болоод бүгд ингэ сүрч. 18절에 그날에 이집트 땅에 가나안 말을 하는 5 성읍이 있을 것이다 그랬습니다. Тэгээ 18 Исая 19-ийн 18-ыг харах юм бол тэр өдөр Египтийн нутгийн 5 хот Канааны хэлээр ярьж төг түмдийн эзэнд тангараг өргөнөө гэсэн. 아니 이집트 나라에 그 유다 백성들이 사용하는 가나안 말을 하는 사람들이 많아진다는 거예요. За тэгэхээр энэ юу асуудал гэхээр Египтийн тэр агуух газар дээр одоо Юдагийн хүмүүс ярьж байгаа Канаан хэлээр ярьдаг хүмүүс Египт газар дээр олших болно гэсэн утгатай. 저기 하나님 섬기는 유다 백성들이 너무 부럽고 유다 백성들이 두렵고
야, 우리도 유다 백성들처럼 됐으면 좋겠다. 그 음. 유다 사람들이 쓰는 말을 배우는 거예요. Жишээлх юм бол юу гэж юм гэхээр нөгөө тэд нарыг ингээ харахаар энэ бурханд үйлчилдэг арт түмнүүд үнэхээр ингээд аимшигтэй тий айдасдаг үлэм бас нөгөө талаар харах юм бол тэд нар маш ингээ хаацтай тий ингээ хатаарах юм ингэж харагддаг юм байна гэж хэлээд ирэхлээрээ одоо манай хар нөгөө тренд болно гэдэг шиг тий хүмүүс ингээ юудаа хэлэх гэсэн сурч эхэлнэ гэсэн үг. 우리 몽골 분들도 한국말 많이 배우시잖아요. Одоо монгол хүмүүс ч гэсэндээ харах юм бол солонгосын бүхэн тренд болсон. Солонгос хэлийг ингээ сураад эхэлж чинь тий. 한국말 잘하시는 분들이 많더라고요. Солонгос хэл мэддэг хүмүүс маш их байдаг. 우리 오광재 제 사모님도 한국말 잘하시고 그, 그 한국에 대해서 좋은 감정이 있으니까 그 말도 배우는 거 아니겠어요? 네네네네. 음. Хүмүүс гэснээр солонгос хэлийг сурахтаа тэгдэг тийм. Солонгосын талаар ямар нэгэн тийм сайн ойлголттой учраас би ч гэсэн солонгос хэл сурах гэдэг. Хүүхдүүд маань гэсэн солонгос хэлээр дуудуулаад ч юм уу ингээд солонгосын талаар сайн ойлголттой учраас сурах гэж хичээж байгаа шүү дээ тийм. 저도 몽골말을 좀 배워야 되나? 그러고 저 서재에서 책을 꺼냈어요. 여기 이 몽골말 그 며칠 전에 한 일주일 전에 오래전에 사둔 건데 잘 안 보다가 꺼내놨습니다. Тэгээд ч гэсэн бас Монголын талаар тий ингээд сонирхож байгаа учраас монгол хэлийг сурахыг сурмаар байсан гинэ. Тэгээд нилээн дээр нэг ном аваад тавьчихсан байснагаа 7 хоногийн өмнөөс тэрийг гаргаж ирээд одоо ингээд хажуу талдаа тавьчихсан байгаа гинэ. 몽골말이 어려운 것 같아요. 예. Монгол хэлийг ингээд сансныг бодвол жоохон хэцүү юм шиг байна гинэ. 영어나 중국어보다 더 어려운 것 같아요. Корея. Тэгээ бүр 예. ингээ одоо харьцуулах юм бол монгол хэлийг сурах нь аа англи хэл болон хятад хэл сурахаас жоохон хэцүү санагдаж байгаа юм. 예. 근데 이집트 땅에 가나안 말을 쓰는 사람들이 이제 많이 생기고 Мгм. 또 만군의 여호와께 대한 충성 맹세를 한다는 거예요. Мгм. За тэнцээ яг гэсэнлээрээ Египтийн газар нутаг дээр те одоо хүмүүс канаан хэлийг сураад ялангуяа юудочдын хэрэгэлдэг канаан хэлийг сурахаас сураад бас тэрэн дээр нэмээд юу гэсэн чинь эзэнд одоо тангараг өргөдөг хүмүүс гэсэн байсан би олж байгаа гэж. 이게 무슨 말인가요? Энэ юу гэсэн утга вэ? 이집트 사람들 가운데 하나님을 섬기는 사람들이 믿는 Энэ 사람들이 생긴다는 거예요. энэ юу гэсэн утга гэхээр Египт хүмүүс дотор ч гэсэндээ эзэн бурхны нэрийг дууддаг, эзэн бурханд итгэдэг хүмүүсээс одоо олж сурна гэсэн утга. 몽골 사람들 가운데 예수 믿는 사람들이 생기잖아요. Тэгээ монголчуудын дунд ч гэсэндээ эзэн Есүс итгэдэг хүмүүс ингээд нэмэгддэг тийм нэмэгдэж байгаа тийм. 그럼 몽골이 다 복음화되고 다 예수 믿고 그게 가능할까요? 네, 죄송해요, 교수님. 목사님? 몽골 사람들이 음흠, 전체가 다 예수 믿고 음흠, 몽골이 다 복음화되고 음. 전체가 다 복음화되고 그건 가능할까요? Тэгээ одоо гэх юм бол одоо бүх хүмүүстэй а бүх хүмүүс ингээ бүгдээрээ Христэд итгээд одоо сайн мэдээ бүх хүмүүс тараад ингэх боломжтой байгаа гэж боломж байгаа гэж бодож байна уу? 절대 그런 일은 일어나지 않습니다. Үнд яг тийм одоо 100% тэгнэ гэсэн юм бол байхгүй. 왜, 왜 안 되는가? Яагаад байхгүй гэж бодож байна гэж бодож байна. 여기 18절 마지막에 보시면 Мгм. 그 중 하나는 멸망의 성읍으로 불릴 것이다 그랬어요. Мгм. За 18-ийн сүүлээс яхаа бол энэ хотуудын нэг нь нарны хот хэмээн доод нэрлэгдэнэ гэж хэлсэн. Тэгээ нарны хот гэдэг нь болохоор одоо сүйрлийн хот гэж гэсэн утга юм байна. 그 중에 멸망의 성읍이 있다는 거예요. Мгм. Тэгээ тэр дунд ч гэсэндээ эзэндээ дуудаад хоорондоо ингээд юудаа хэлээр ярьж байгаа хүмүүс байсан ч гэсэндээ тэр дунд мөн сүйрлийн хүмүүс ч гэсэн байсан гэсэн утга. 우리가 복음을 전하고 예수 믿자 그러고 교회 나가자 그래도 끝까지
믿지 않는 사람들도 있다는 거예요. Бид нэр хичнээн бүх хүчээрээ сайн мэдээ тараагаад чуулганд ураад ингэсэн ч гэсэндээ эцсийн дүн хүртэл итгэж биш хүмүүс байх л болно гэдэг хэлж байна. 죽을 때까지, Тэгээ 이 өнгөр 죽을, хүртлээ тийм. 죽을 때까지, 죽는 그 시간까지 예, 믿지 않으면 구원받지 못하는, 구원받지 못한 사람이에요. Тэгээ өөхөх хүртлээ тэгээ эзний хүлээж авахгүй байсаар агаад явах юм бол тэр хүн яах вэ? Зүгээр л аврал байхгүй л гэсэн. 19절에 보니까 그날에 이집트 땅 한 가운데 여호와를 섬기는 제단이 이렇게 만들어진다는 거예요. За 19-ыг харах юм бол гэсэн тэр газарт тэр өдөр Египтийн нутгийн төвд эзэнд тахлын ширээ засагдах бөгөөд хил хязгаарлах нь дэргэд хил хязгаарынх нь дэргэд эзэнд баг нь босгогдно гэж. Амен. 아니 이집트 땅에 아니 이집트 땅에 하나님을 섬기는 제단이 만들어져요. За тэр бүр Египтийн газар дээр те бурханд үйлчлдэг тийм тахлын ширээ бий босно гэж. 한 가운데 Бүр дунд нь гэсэн бүр. 또 저 국경에는 여호와를 위한 기둥이 세워진다는 거예요. За бас харах юм бол хил хязгааруулалт нь яасан гэсэн чи эзний төлөөх тийм багнууд босгогдно гэж хэлж байгаа. 이게 무슨 말이죠? Энэ юу суудаг бол 큰 기둥들이 서 있는데요. тэгээ том багнууд босгогдоо тий. 뭐라고 거기 뭐라고 써 있을까요? Тэгвэл тэрэн дээр юу гэж бичигдсэн байх вэ? 이 우리 동네는 하나님을 섬기는 동네입니다. Тэрэн дээр магадгүй юу шишлэхээр бидний энэ газар бол бурханд итгэдэг, бурханд үйлчлдэг газар юм гэж бичигдэг. 뭐 주 예수를 믿어라 그리하면 내가 구원을 받을 것이다 적혀 있는 거죠. За магадгүй эсвэл нөгөө баган дээр нь юу эзний төлөөх баг нь учраас юу бичигдэх вэ? Эзэн Есүст итгэх түн тэгвэл тэрийг чинь аврагдана гэсэн юм ч юм уу те. 동네 입구에 도시 За тийм. 울란바타르 들어오는 저 도로가에 기둥들이 서 있는데 주 예수를 믿으라 그래야만 너와 내 집이 구원을 받을 것이다. 이게 써 있다는 거예요. Өөрөөр хэлэх юм бол одоо энэ нөө Египтийн газар дээр юу болчих гэхээр ингээд бүх зүйл дээр нь эзэн бурхныг хайсан ийм үйлдэлд орж ирж юм гэсэн. Одоо жишээлбэл явах замдаа ч юм уу замд явж явах үед самбар дээр те эзэн Есүс итгэх түн гэр чи болон гэрхэн чинь аврагдана гэж бичигдэж ч юм уу те ингэж байгаа гэсэн. 예수 믿는 사람이 많아지면 어떻게 되죠? За тэг эзэн итгэдэг хүмүүс олон болвол ямар юу болох вэ? 술집이 없어집니다. Одоо харилцаагаар харах юм бол ядаж л хүмүүс ингээд амар тайвныг олох гээд уудаг архинууд болоод ирэхлээр чинь архины газрууд ингээд багасч эхэлнэ. 무당들이 없어집니다. За бас дахиад яадаг гэхээр янз бүрийн юм нэг мэрэг төлөгч нар тийм хүмүүс байхгүй болж эхэлнэ. 또 감옥에 사람들이 많지 않아요. За бас ингээд харах юм бол шоронд хүмүүс ч гэсэндээ их байхгүй болно. 사람들이 다 열심히 일하고 노는 사람 없고. Мэдээж хэрэг бүх хүмүүс төлөвтэй идэвхтэйгээр өснө нэмэгдэхлээ ажиллаж тий их хүмүүс ингээд ажлыг явуулж чинь дэмий сэргийц хүн байхгүй болно. 무엇을 계속 개발하고 도전하고 정복하려 그러고 그러죠. Мэдээж хэрэг хүмүүс идэвхтэй болоод ирэх юм бол ямар нэгэн зүйлд идэвхтэй байж хүч үзээж тий нэг зүйл эхлүүлэх гээд оролдооч гэдэг ийм идэвхэд нэмэгдэнэ. 그럼 다 잘 살게 돼요. Тэгснээрээ мэдээж хэрэг бүх хүмүүс ингээд амьдралын түвшин бас дээшлэх боломжтой. 예수 믿는 사람들이 좋은 집에 살고 좋은 차를 타고 다니고. Эзэн Есүст итгэдэг хүмүүсийг ингээ харангуул тэд нар дандаа үнэтэй машинтай тий үнэтэй гэрт амьдардаг ийм болцсон. 예수 안 믿던 사람들도 나도 예수 믿어야 되겠다. 나도 교회 다녀야 되겠다. 아이들도 교회 나가려고 그러죠. За тэг итгэдэг биш хүмүүс ч гэсэндээ дотроо юу гэж болохоор би ч гэсэндээ чуулганд явдаг юм уу? Би ч гэсэндээ чуулганд явдаг юм уу гэж хэлдэг. Гэтэ хүүхдүүд нь одоо итгэж биш хүмүүсийн хүүхдүүд нь чуулганд явангуут нь яг хүлэн зөвшөөрөл тий явуулаад. 몽골이 그렇게 되면 좋겠죠. За Монголд ямар гэдэг лээ? Арай жоохон онцлогтой байлгүй. 그렇게 될 수 있습니다.
근데 Монголд ч гэсэндээ саяны шиг ийм ингээд одоо зүйл болж болно. 여러분들의 그 사명이 중요합니다. Мгм. Тэгэхээр одоо энд сууж байгаа бидний хүн болгоны үүрэг гэдэг зүйл маш чухал. 왜 중요한가? Яагаад чухал гэж бодож байна вэ? 여러분들 지금 성경을 배우고 계시잖아요. За одоо бид нэр яагаад лээрэ Библийг үзэж байгаа. 이렇게 성경을 배우는 시간, Мгм. 이렇게 성경을 배우는 이런 과정이 굉장히 중요한 겁니다. Тэгээ яагаад лэр бид нэр одоо хамгийн чухал юм хийж байгаа. Буюу Библийг унших тэр хугацаа, Библийг одоо ойлгож байгаа тэр ойлголтыг авч байгаа тэр хугацаанууд гэдэг зүйл бол хүний амьдралд хамгийн чухал цаг хугацаа гэдэг. 성경을 배워야 돼요. Бид нар ч гэсэндээ Библийг сурах хэрэгтэй. 그것이 20절에 보니까 만군의 이집트 땅에서 만군의 여호와를 위한 표적과 증거가 될 것이다. 그랬습니다. Мгм. За тэ 20-ыг харах юм бол ингэсэн те энэ нь Египтийн нутагт түг түмдийн эзний тэмдэг бүг гэж болно гэж хэлсэн. 무슨 표적과 증거입니까? За энэ дэр ямар тэмдэг гэж байна? Ямар тэмдэг гэж хэлсэн. 하나님께 돌아오는 거예요. Өөрөөр хэлэх юм бол тэд нэр бурхан руу эргэж ирсэн гэсэн тэмдэг болно гэсэн. 저 이집트 사람들이 이스라엘의 원수 대적인데 예수 믿고 예수 믿고 돌아오는 거예요. За тэ тэр Египтийнх нь болохоор уул нь бол Израилийн тэ одоо тэмцэгч Израилийн өстөнд байсан байгаа шүү дээ. Гэхдээ тэд нэр яасан гэхээр чуулган дээр ирээд одоо эзэн дээр ирээд эзнээс юу авч ирлээрээ уучлалыг авч ин гэсэн үг. 그러니까 이집트 사람들이 하나님께 압제자들 때문에 여호와께 부르짖으면 주께서 그들에게 구원할 자, 보호해 줄 자를 보내주신다는 겁니다. За гэхдээ харин тэд нар яаж чадахгүй байсан хүмүүс тэр бурхан эсвэл тэднийг аварч өгцгөөе гэдэг ингээ илгээж өгсөн авралыг илгээж өгсөн. 이집트 사람들이 하나님께 부르짖으면 하나님께서 구원자도 보내주시고 보호해 줄 사람을 하나님 보내주신다는 거예요. За өөрөөр хэлбэл бас нөгөө талаараа Египт хүмүүстэй эзэн рүү хандаад хашгирах үед яг хөлөөр эзэн тэднэр лөө тэднийг одоо удирдах эзэн нар удирдах хүмүүсийг тэднэр лөө одоо сүнсний удирдагч нар гэдэг илгээж өгсөн. 그러니까 우리가 눈치챌 수 있잖아요. Тэгээ бид нэр ямар нэг байдлаараа одоо ингээд нөхцөл байдлыг тандаж чаддаг тий. 하나님은 어떤 국가, 어떤 민족, 어떤 사람만 딱 살아가시는 건 아니다. Тэгээ бидний эзэн бурхан бол зөвхөн ганцхан үндэстэн эсвэл ганцхан хүнийг тэг ингээ хайрладаг бурхан биш шүү. 누구든 예수 믿고 하나님께 돌아오면 또 하나님 말씀대로 살면 하나님이 그들과 함께 해주신다. 하나님이 그들의 기도를 들어주신다. Тэгээ хинч бай. Тэгээ эзэн рүү хандаад уучлал хүсээд тэгээ эзнийг иргэн хайгаад ирэх юм бол эдний бурхан тэд хүмүүс түүнийг за хинч байсан хүлээж авдаг. Амен. 자, 우리 10분 쉬었다 하시자고요. За зөвлөд зөвхөн 10 минут за. 자, 그럼 또 시작하시자고요. За бүгдээр үргэлжлүүлцгээе. 그 19장 21절에 여호와께서 자신을 이집트 사람들에게 알리실 것이라고 말씀하셨습니다. За 19-ийн 21-ийг харах юм бол эзэн бурхан Египт хүмүүст өөрийгөө мэдүүлнэ гэж хэлсэн байна. 그리고 이집트 사람들이 여호와를 이제 알게 되는 거죠. Тэгээ Египтүүд бас эзэн бурханыг тэд мэдэх болно гэж хэлсэн. 그리고 이집트 사람들이 하나님께 희생 제물과 예물로 그분을 예배할 것이라고 말씀하셨어요. За тэгээд тэгэнгүүт тэд нар яах вэ? Эзэн бурханд нядлах дахил болон өргөх өргөл тий ингээ авчрах болно гэж хэлсэн. 그리고 이집트 사람들이 여호와께 서원하고 또 그 서원을 지킬 것이라고 말씀하셨어요. За тэгээд бас тийслэр эзэнд өргөөч тэг өргөл өргөөд бас түүнд мөргөх болно гэж хэлсэн. 우리가 하나님께
소원하는 거 있잖아요. За тэгээ биднэрт ингээд нэг а эзэн рүү хандсан зүйл байдаг тийм. 믿음으로 소원하는 것을 잘 지키도록 또 힘을 쓰셔야 됩니다. Тэгээ ялангуяа бид нэр эзэнд ингээд бас амлалт өгдөг тийм ээ. Тэгэхээр бид нэр амлалт өгөхдөө яах вэ? Итгэлээр тэр амлалтаа эзний өмнө сахих гээд бас хичээх хэрэгтэй. 또 사람하고 약속한 거 있죠. Бас ингээд энэ чинь тангараг гэсэн үг шүү дээ тийм. Бас бид нэр хүмүүст ч гэсэндээ тодорхой хэмжээний амлалтуудыг өргөдөг. 사람들과도 약속한 거 잘 지키셔야 됩니다. Тэгээ бид нэр бас хүнд гэлтгүй ямар ч байдлаар гэсэн амлалтууд өргөх юм бол тэнд бас итгэмжтэй байх хэрэгтэй. 또 우리 하나님이 일하는 사람들은 그 약속을 잘 지켜야 됩니다. Тэгээ ялангуяа эзний хүн гэж нэрлэгдэж байгаа бол амлалтыг ингээд маш чухал тооцох хэрэгтэй. 내가 하나님하고 약속한 건 지켜도 사람하고 약속한 건 잘 안 지킨다. 그러시면 안 돼요. Тэгээ хүмүүсд би бол бурхандаа амласнаа бол биелүүлж чадна уу? Харин би хүнд амлаад те амлалтыг бол биелүүлэхгүй гэд ингэж болохгүй. 22절에 여호와께서 이집트를 치시겠으나 치신 후에 치료하실 것이고 또 이집트 사람들이 여호와께 돌아온다는 겁니다. За 22 дээр бас юу гэсэн хэлээрээ эзэн бурхан Египтэд цохино. Тэгээ цогсныхаа дараа бас түүнийг эдгэн. Эдгээсний дараа яах вэ гэхээр тэд мөн эзэн рүү эргэж ирнэ гэж ингэ хэлсэн. 하나님께서 그들의 간구를 들어주시고 또 Эзэн 그들을 치료해 주실 것이다 말씀하셨습니다. тэднийг эдгэж өгнө гэж хэлсэн. 자, 23절. 23 그날에 이집트에서 아시리아로 통하는 대로가 만들어진다는 거예요. 13 дээр гэснээр тэр өдөр Египтээс Ассир руу хүрэх их зам бий болно гэж хэлсэн. 이집트하고 아시리아는 서로 사이가 안 좋은 나라들입니다. Энд дээр гарч Египт болон Ассир хоёр болохоор хоорондоо тийм нэг энхийн байрлалтай улс бол биш байгаа. 근데 이집트에서 아시리아로 통하는 대로가 만들어지는 거예요. Гэхдээ харин одоо энэ дээр тэгсэн чинь энхийн байрлалтай улс биш боловч Египтээс Ассир руу чиглэсэн ийм их зам тавигдана гэж байна тийм. 여러분 생각해 보세요. 우리 한국하고 몽골하고 서로 연결된 도로가 고속도로가 하나 만들어졌다고 생각해 보세요. Хэрвээ одоо ингээд зүр төсөлж үзье л да. Жишээлх юм бол одоо Монгол Солонгос хоёрыг холбосон юм хурдны зам ингээд байгуулагдлаа гэж бодъё л доо. 무슨 일이 벌어질까요? Яах вэ? 한국 사람들이 몽골을 얼마나 또 많이 가고 또 몽골 분들이 얼마나 또 한국 많이 오겠습니까? Мэдээж хэрэг тийм замтай олчих юм бол те зүр өгсөн үедээ Солонгосууд ч ирнэ Монголууд ч очин те. 한국 사람들의 특징이 있는데요. 한국 사람들은 세계 어디 가서도 잘 적응을 하는 그런 기질이 있어요. За тий харах юм бол Солонгосуудад болохоор ийм онцлог байдаг гинэ. Дэлхийн аль ч улсад очсон бай ингээд зохицоод байх басан зохицох тийм чадвартай байдаг Солонгосууд. 몽골 가서도 아마 한국 사람들 잘 살 거예요, 아마. Яамаа тэднэр Монгол руу ингээд тэр ирлээч гэсэндээ Солонгосууд Монголд ирсэн ч гэсэндээ сайн зогсоод амьдраад байх боломжтой гэж харж байна. 고비 사막 같은 데도 가가지고 도시를 만들지도 몰라요. Тэд нэр магадгүй ирээд зүгээр суухгүй те. Нөгөө нэг говьд хэрэг авсан чинь говьд ингээд хотч байгуулж байгааг үгүйсэхгүй. 그러니까 이집트하고 아시리아 사람들이 서로 왕래할 거 아니에요? Тэгэхээр чинь яг тэр шиг магадгүй Египт болон Ассирийн хооронд том зам тавигдах юм бол тэд нэр хоорондоо ирж өчнө гэсэн үг шүү дээ тий. 왕래하는 동안에 무슨 일이 벌어지죠? Тэг ирж чад байвал ямар асуудал болно гэж бодож байна. 복음이 들어가잖아요. 아시리아에 복음이 들어가고. Энэ нэг талаар юу гэсэлэрэ тэгэхээр Египтэд сайн мэдээ тараагдсан байгаа шүү дээ тий. Тэгээд эзний мэддэг хүмүүс байгааг бол тэд нэр Ассир руу явна гэдэг чинь Ассир руу сайн мэдээ тараагдана гэсэн үг. 야, 당신들도 예수 믿고 하나님 섬겨라. Тэр хүмүүс очиод Ассирт очиод тий. За чи бас эзэн бурхныг мэдэж аваарай. 하나님 이렇게 좋으신 분이시다.
Эзэн бурхан ийм сайн байхгүй юу гэдэг ингээ хэлнэ. 예수 믿고 다 구원받자. За тий чи Иесус итгэхээрээ аврал авцгаа гэдэг ингээ хэлнэ. 그것도 아시리아 사람들이 예수 믿는 사람들이 많이 생기고 Тэгснээр аширч гэсэндээ Христ итгэх хүмүүс олон нэмэгдэнэ гэсэн үг шүү дээ. 아시리아 사람이 이집트로 가고 이집트 사람은 아시리아로 간다는 거예요. Тэгснээрээ тэр зам тавигдана гэдэг нь болохоор чинь Египт хүмүүс Ассир руу явна, Ассир хүмүүс Египт руу ирнэ гэсэн үг. 또 이집트 사람이 아시리아 사람들과 함께 하나님께 하나님을 경배한다는 거예요. Яг бас юу гэвэл Египт хүмүүс мөн Ассирчуудтай нийлээд хамтдаа эзэн бурханд хүндэтгэлийг өргөнө гэсэн үг. 가능한가요? Энэ боломжтой гэж бодож байна уу? 가능하죠. 네. Тэгээд энэ дээр тэгсэн те 23 сүүл дээрсэн те боломжтой гэж хэлж байгаа. 우리가 같이 하나님 섬기잖아요. 한국 사람, 우리 몽골 분들 같이 하나님 섬기잖아요. Одоо энэ дээр харах юм бол бид нар ч гэсэндээ монголчууд болон солонгосууд хоёр өөр үндэстэн те тэгсэн мөртлөө хэдүүлээ яг ингээд нэг хамтдаа суугаад бурхныг хүндэлж штэ те мөрөгж байна. 몽골은 과거에 무서운 나라였는데 Монголчууд ч өмнө одоо өнгөрсөн он жилүүдийг харах юм бол аимшигтай улсууд байсан штэ те аимшигтай. 음, 러시아에도 복음이 들어가고 중국에도 복음이 들어가고 Гэтэ яг харах юм бол Орос руу ч сайн мэдээ тарагдаад Монгол хятад руу ч сайн мэдээ тарагдаад 예수 믿으면 다 같이 하나님 섬길 수 있습니다. гэтэ яг ингээ харах юм бол Хүмүүн болгоны аймар гэдэг улс болгон руу сайн мэдээ тараагдах үед те эзэн Иесуст итгэх үед бүхэн хамтдаа эзэн бурхны мөрөх боломжтой. 24절에 그날에 이스라엘이 아시리아와 이집트와 함께 있어 이 세 나라가 세계 중에 복이 될 것이다. 그랬습니다. Амен. За тэгэхээр 24 дээр ингэсэн те тэр өдөр Израиль нь Египт Ассирийн хамт 3 дахь болж дэлхийн төв дэх ерөөл болно гэж. Амен. 그리고 하나님께서 25절에 만군의 여호와께서 그들에게 복을 주시며 말씀하시기를 내 백성 이집트 내 손으로 만든 아시리아 나의 유업 이스라엘에게 복이 있어라 하실 것이다 그랬습니다. Одоо 25 гарах юм бол тэгсэн тэднийг ерөөсөн төв төмдийн эзэн ард түмэн минь болох Египт мотрын минь бүтээл болох Ассир өв минь болох Израиль ерөөлтэй гэж айлтнаа гэв. Амен. 언제 다 모여서 하나님 같이 섬길 수 있을까요? Бид нар хизээ ер нь өөртөө хүн хизээ бүгд ингэж цуглаад эзэн өөрчлөж болох бол 이건 장차 천년왕국 때 이루어질 일입니다. энэ нь хизээ гэхээр ирээдүйд тийм ээ. Ирээдүйд Тэнгэрийн хаанчлалд биелэх юм ярьж байгаа. 그 다음에 20장입니다. За ял 20 дугаар 20 дугаар бүлэг рүү орлоо. 맨몸과 맨발인 채로 엉덩이가 드러난다. 4절에 말씀하셨는데요. За 20-ын гэтлээ 4-ийг харж байна. Ассирийн хаан Египтийг хичээхийн тулд Египтийн олслогдод мөн хөшийн цөлөг төсөд болох хөгшин залуу хүмүүсийн өгцгийг нь ил гарган шалдан хөл нүцгэн хөөж явуулнаа гэсэн. 20장의 제목은 벌거벗은 몸이라고 할 수 있습니다. За энэ 20 дугаар бүлгийн ерөнхий сэдвүүд нь харах юм бол тий одоо шалтлагдсан бие ингэж орчуулж одоо ийм гарчиг байж болно. 1절에 아시리아 왕 사르곤이 아스도스로 군 사령관을 보내니 그가 가서 아스돗과 싸워 그곳을 점령하던 해였다. 그랬습니다. За 20 дугаар бүлгийн эхний хэсгийг харах юм бол Ассирийн хаан Саргон яасан гэхээр Саргоны илгээсэн жанжин нь Аштодод ирж довтолсон гэсэн тий довтлоод эзэлсэн тэр жилд гэж ингэсэн. 이 사르곤 왕은 사르곤 2세라고 하는 사람이에요. 사르곤 Энэ одоо 2세. энэ Саргон гэдэг хүн болохоор чинь одоо нэг 2 дугаар одоо нэг биш миний нэгдүгээр Николай 2 дугаар Николай хаан гэж шүү дээ. Тэр шиг 2 дугаар Саргон гэдэг хүн гэнэ. 이 사람이요.
721년, 722년에 네. 주전, 주전 721년, 722년에 음. 사마리아 성을 함락시켰어요. 사마리아 섬. 북이스라엘 사마리아를 정복했습니다. Мгм. За энэ хоёрдугаар Саргон гэдэг хаан болохоор манай эртний өмнөх 721-22 онд гинэ. Манай эртнийх 721-22 онд Самарын одоо нөгөө хойд Израилийн Самар шүү дээ. Нийслэл Самарыг эзэлж исэн хүн юм. 북이스라엘이 아시리아로 인해서 멸망당한 거죠. Өөрөөр хэлэх юм бол одоо энэ чинь Саргон чинь Ассирийн хаан шүү дээ, тийм ээ. Тэгэхээр нэг утгаараа манай эрдэнэ 721-22 онд Ассирт хойд Израиль буюу Самар эзлэгдэжсэн гэсэн утга. 그리고 주전 710년에 Мгм. 바빌로니아를 점령하게 됩니다. Мгм. За тэгээд дараад нь манай эртний өмнөх 710 онд болохоор ясэлэрэ Бабилон руу дайрсан баг. Ассирийн хаан. 지금 이제 그 사건을 기록하고 있는 겁니다. Одоо хэдүүлээ тэр талаар энэ чи ярьж байгаа гэсэн үг байхгүй юу? Энийг 아스도시, 아스도시라고 하는 곳은 바빌로니아의 중요한 도시입니다. за энэ Аштод гэж гарч байгаа ш тийм ээ 20 эхнэн дээр гарч байгаа Аштодод ирж байгаа болохоор чинь энэ Аштод гэдэг хот бол Вавилоны нэг чухал хотуудын нэг нь байгаа. 아, Вавилоны 미안, хот. 미안합니다. 미안해요. М? 블레셋을 점령한 겁니다. 블레셋. Вавилон маягүй юу? 네, Вавилоны. 블레셋 Аа 점령. 네. ийм байна манайхаа. Энэ Вавилон руу биш Филист рүү дарсан гэнэ. Филистчүүд рүү. Тэгээд энэ гүрэн бүсаны яг Аштод 잠깐만요. 네. 그 바벨론 점령은 맞고요. 네. 그 사마리아를 함락시키고 그 음. 다음에 블레셋도 점령했어요. 오케이. 그리고 7, 사마리아를 백 침략시키고 인 다음 그 2년 이후라는 뜻인가요? 네. 721년, 722년 그때 음. 이 아스돗, 이 블레셋의 아스돗도 점령했어요. 음. 네네. ийм юм байна. Ингэж байна хаа. За манай эртний өмнөх 710 онд Вавилоныг дайлаар морцсон үнэн. Гэхдээ энэ Аштод гэж гарч байгаа болохоор Вавилоны нийслэл биш. Энэ Аштод нь болохоор Филистичүүдийн нийслэл байгаа байхгүй юу? Гэхдээ энэ Филистичүүдэд энэ Саргон хан хизээ товтолсон бэ гэхлээр манай эртний өмнөх 721-ээс 22 оны үед Самар руу товтолсон гэсэн шүү дээ. Тэрнийхээ дараа юм байна. Тэрнийхээ дараа Филист рүү товтолсон буюу Аштод руу товтолсон байна. 그때 하나님께서 그 아모치 아들 이사야 선지자에게 말씀해 주신 겁니다. Тэр үед эзэн бурхан яасан гэхээр Амосын хүү Исаяд ингээ үг илгээсэн баг. 가서 내 허리에서 베옷을 풀고 내 발에서 신을 벗어라 하시니 이사야가 가서 그대로 순종해서 맨몸과 맨발로 다녔다는 거예요. За тэгээд эзэн Исаяд юу гэж хэлсэн гэхээр явж бүслэхийнээсээ таара үлнөөсөө шахаага тайл гэж айлтсанд Исая тийм үйлдэж шалтлан хөл нүцгэн явваа гэсэн хоёр дахь эшлэлээр 하나님께서 이사야에게 명령하신 거예요. тэгээ эзэн бурхан Исаяд ингэ тушаасан гэсэн тийм. 입고 있던 옷 다 벗고 신발도 벗고 맨몸으로 다니라는 거예요. Тэгээ өмсөж байгаа хувцаач тайл, өмсөж байгаа гутлаач тайл, чидээ нүцгэн бээр ингэж яв гэж хэлсэн. 3절에 여호와께서 이사야에게 말씀하셨는데요. 내 종 이사야가 3년 동안 맨몸과 맨발로 다녀 이집트와 에디오피아를 향한 표적과 기사가 된다는 거예요. За 3 дугаар эшлэлдээ тэгсэн. Египт болон Кушийн эсрэг тэмдэг болгож бас бэлэгдэл болгож миний зарц Исая 3 жилийн турш шалтлан хөл нүцгэн явсан гэж хэлсэн. 얼마 동안 옷을 입지 않았다는 거죠. Исая хэр хугацаанд хувцас өмсөв гэсэн бэ?
3년 동안 3년, 3 예, жил. 3년 동안 옷을 벗고 다녔 이사야가 Исая бид нар Исая гэхэлэр боддог. Тэгэхдээ тэр хүн тийм одоо их үзүүлэгч хүртэл доллартаар 3 жил хувцсан байсан. 하나님께서 벌거벗고 다니라니까 벌거벗고 3년 동안 다닌 거예요. Тэгээ бурхан түүнийг тушаасан учраас тэр ингээд дуулууртаа дагаад 3 жил хувцсан байсан. 요즘에는 하나님께서 우리한테 야, 너 3년 벌거벗고 3년 동안 다니라고 그렇게 말씀하실까요? Одоо үед эзэн тэ өөрийнхөө зарцнаас буюу биднэрт тэ яг ингээд Исая шиг ингэж тушаал өгөх болов. За чи 3 жил нүцгэн яв гэж хэлэх болов. 그렇게 말씀하실 수 있다. Гэтэ тэгж хэлж магадгүй тэ. 생각하시면 손 들어보세요. Тэгж хэлж магадгүй гэж бодож байгаа хүмүүс гараар өгдөг. Магадгүй тэгэж болно. Гэхдээ энэ 3 жилийн хугацаанд яг хосаахан орон байсан байна тий. Тэгсэн бол Менжоир 씨가 그랬대요, 목사님. 그러셨어도 있는데, 근데 예. 여기 아니, 이사야가 지금 살고 있는 이 지역이 따뜻한 나라인 것 아, 같아. 아니, 절대. Яг нүцгэн явахыг хэлээгүй байхаа өөр утгаар. 그러니 절대, 하나님 절대 그런 일 없어요. 그렇게 하지 않으세요. 이화일 씨가 벌거 벗었다는 뜻은 아예 알몸으로 갔다는 뜻은 아닌 것 같다고. 아니, 완전 벗고 다닌 거예요. Гэтэ яг ингэ Исая болохоор тухайн үедээ бол үнэхээр нөхцөлөд явсан гэж байхгүй юу? Харин одоо бидний бурхан бол харин тэхгүй байгаа. Тэхгүй. 하나님은 지금 오늘 이 시대에 우리에게 절대 이런 명령 하지 않으세요. Тэгээд бид нэр одоо үед бол бурхан ерөөсө хизээч тэхгүй. Ийм даалгавар өгөхгүй. 왜 안 하실까요? Яагаад тэхгүй гэж бодож байна? 여러분 벌거벗고 울란바토르 돌아다니면 어떻게 될까요? Та нар магадгүй одоо хувцсгүйгээр тэгээ Улаанбаатарын гудамар алах бол яах вэ? 예수 믿으시라고. Тэгээ эзэн Есүс итгээрэй гэдэг ингээд явбал яах вэ? 어, 그럼 경찰이 와서 잡아갑니다. 정신병원에서 와서 데리고 가야죠. 그래서 정신병원에 들어갑니다. Тэгээ магадгүй сэтгэл мэдрэлтэй имлгээс те эмнэлгийн хүмүүс наваад явна. 세계 뉴스에 나와요. Тэгээ бүр дэлхийд ингээд нөгөө дэлхийд ингээд цацагдан шүү дээ. Мэдээгээр 하나님께서 내게 말씀하셨다. 그렇게 말씀하시는 거 아닙니다. тэгээ эзэн бурхан надад хэлсэн ингээд гэж болохгүй. Тэ. 지금은 그런 시대가 아니에요. Ягаад л энэ үе дагаад өөр байгаа хгүй юу? Тэгээ одоо бол тийм үе биш гэж. 물론 기독교는 기적의 종교이고 이적의 종교예요. Тэгээ мэдээж хэрэг одоо энэ Христ итгэлийг харах юм бол гайхамшиг үлдэгддэг одоо итгэл бас одоо юу гэдэг тэмдгүүд өгөгддөг ийм итгэл байгаа. 그렇다고 해서 우리가 함부로 하나님께서 내게 말씀하셨다 이렇게 말씀하시면 큰 문제가 생길 수 있어요. 성경에 맞지 않을 수 있어요. Тэгээ тэглээгээд гайхамшигт үлдэгддэг тэмдгүүд үлдэгддэг ийм итгэлгэлээ ч гэсэндээ тэглээгээд бид нэр тэ одоо бурхан надад ингэж яах шиг байна гэдэг шууд ингээд үлдээд иж болохгүй. Болгоомжлох хэрэгтэй шалтгаан нь юу гэхээр Библи алийг өгөгдсөн байгаа. Библиэр байхгүй зүйлийг би хийгээд явж магадгүй. 오늘날 저희도 하나님 말씀 증거하는 사람들입니다. Энэ өдөр одоо энэ цаг үед бид нар бол ямар хүмүүс гэхээр Бурхны үгийг гэрчилдэг хүмүүс байгаа. 여러분 제가 지금 옷 하나도 안 입고 여러분들에게 하나님 말씀 가르치면 여러분들 말씀 들을 수 있겠어요? Та нар ингээд магадгүй одоо ингээд харах юм бол те пастор ч гэсэн бүр ингээд нүцгэн суучаад за бичээл орцгоё гэвэл та нарт ингээд 50 байна гэж юу? 하나님이 내게 이렇게 시켰다고. Бурхан намайг ингэх гэсэн шүү гэдэг ингээд сууж байл яах вэ? 여러분들 교회에서 옷 하나도 안 입고 교인들한테 자 하나님 말씀 들으세요. 그러면 교인들이 말씀 들을 수 있을 것 같아요? Тэгээ бид нарыг магадгүй те бид нар ч гэсэндээ Исая ингэжсэн чинь би ч гэсэн ингэж болох байх гэж хэлдэг юм уу? Тэгээд те чуулган дээр ч гэсэн бас ингэ төцөлөөд иживэл яах вэ? 절대 그렇게 하면 안 됩니다. Тэгэхээр яг тийм үе л одоо биш. Энэ үе тийм үе биш. 이사야 시대하고 지금하고 다른 겁니다. Саягийн амьдарч ирсэн тэр үе тий
тэр үе шал өөр үе. Одоо үе бас магт өөр үе. 근데 3년 동안 그렇게 다녔어요. Тэгээ Исаяг харахад 3 жилийн турш тэгж амьдэрсэн гэж. 그래서 왜 그러셨는가? Яагаад гэсэн гэж бодож байна. 4절에 그 이유가 나와 있습니다. За 4-р эшлэлдэр тэрний шалтгаан байгаа. 아시리아 왕이 Мгм. 이집트 사람들을 또 에디오피아 사람들을 Мгм. 포로로 잡아간다는 거예요. 벌거벗겨가지고 포로로 붙잡아 갈 거다. 그걸 미리 알려주는 거예요. Энэ яагаад гэсэн гэхээр бурхан гэсэн энэ Исаягаар дамжуулаад Ассирийн хаан Египтчүүдийг болон юунуудыг одоо Куших нэг те а 무슨 포시는 어디라고 하죠? 에디오피아, Этиопия. 에디오피아. 이 бурхан яагаад гэхээр Египт болон Этиопийг одоо холцлогдоод авч явна. Тэднийг ингээ хувцсыг урьж тастаад цөлөөрөө авч явна гэсэн энэ мэдээг ингээ дамжуулахын тулд байсан. 젊은이나 늙은이나 다 맨몸과 맨발인 채로 엉덩이가 다 드러나서 이집 다 포로로 붙잡혀 간다는 것을 알려주시는 거예요. За энэ дээр гэсэн тийм цөлгөнд авч явна гэсэн. Гэхдээ хэнийг гэхээр өгшинч ялгахгүй, залуугч ялгахгүй бүх хүмүүсийг авч явна гэж байна. Гэхдээ тэр хүмүүсийг авч явахдаа яа гэсэн бэ? Өгцгийг нь ил гарган шалтлаад тэгээ бас хөл үцгээ авч явна гэж ингэж хэлсэн. 5절에 에디오피아에게 기대를 걸고 또 이집트를 자랑하던 사람들이 다 실망하고 부끄러움을 당하게 될 것이다. 그랬습니다. За тэгээ 5 дээр харах юм бол харин ясах гэхээр тийм учраас Этиоп болон Египтэд найдвар тавьж исэн хүмүүс бүгдээрээ айх болноо. Тэдний найдвар нь ингээ устгах болноо гэж хэлсэн. 사람을 의지하고 사람 자랑하면 안 됩니다. Тэгээ бид нэр эндээс харах юм бол хүнийг найдаад, хүнд итгэн найдаж, хүнийг харж амьдрч болохгүй гэдгийг сануулж байна. 하나님께서 우리를 붙들어 주셔야지 사람 의지하면 같이 망하게 됩니다. Тэгээ эзэн бурхан л хүнийг барьж байгуул бид нар бурхнаас зурнах гэсэн хүн рүү хандаад ингэх юм бол шийтгэл сүйрэл ингээд ирэх нь амар. 6절에 그날에 이 해변의 주민들이 말하기를 보아라 우리가 믿던 나라 곧 아시리아 왕으로부터 벗어나기를 바라고 달려가 도움을 구하던 나라가 이렇게 되었으니 우리가 어떻게 피하겠느냐라고 할 것이다 그랬습니다. За 6 дугаар эшлэгийг арах юм бол тэгсэн тэгээд тэр өдөр энэ эргийн орны оршин суугчид харах түн бид Ассирийн хаанаас чөлөөлөгдөхийн тулд тусламж өгсөн ийш тийш зуцсан найдлага маань энэ. Тэгэхээр бид яаж ам молтрох вэ гэж хэлнэ гэсэн. 해변의 주민들은 어디 사람을 말하는 걸까요? Энэ дээр гарч эргийн улсууд гэсэн тийм. Энэ эргийн улсууд гэж хаанахыг хэлж байгаа гэж бодож байна. 유다 백성들입니다. 이스라엘 사람들이에요. Энэ эргийн улсуудад нь болохоор юудачууд хэлж байгаа. 유다 백성들이 이집트를 사랑하고 이집트를 의지하고 살았습니다. Тэгээ эргийн эднэр болохоор яасан гэхээр Египтэд хайртай Египтийг ингээ тийм Египтэд найдвар тавьж амьдарч байсан хүмүүс. 그래 지금 뭘 본 거죠? Тэгэхээр тэд нар одоо юу харсан бэ одоо? 아니 이집트 사람들이 벌거벗겨져 가지고 아시리아로 끌려가는 걸 봤네요. Яг тэд нар одоо юу харж байгаа гэхээр нөгөө найдаж исэн Египтчүүд нь тэг ингээд шалтлагдаад Ассирт ингээд олцлогдоод цөлгөөр явшаа харж байгаа. 하나님 뭘 지금 알려주시는 거죠? Энэ донд бурхан тэгвэл юу зааж өгч байгаа гэж бодож байна вэ? 하나님 섬기는 하나님 백성들이 다른 거 의지하면 그게 망해요. Энэ дээр юу гэхээр эзний арт түмэн мөртлөө эзэндээ найдахгүйгээр өөр ямарваа нэгэн зүйлд найдвар тавих тохиолдолд тэр найдсан зүйлийг нь бурхан үгүй эдэг гэдгийг харж байна.
아들 의지하면 아들이 망합니다. Хүүхдээ хүмүүс найдаад байдаг. Тэгэх юм бол хүүгээ өвөө гэж тайлгаа байхгүй. 딸을 의지하면 딸이 망해요. Охиндоо найдвар тавиад ингээд охиндоо ингээд гэдэг. Тэгвэл охиноо хүмүүс өөрийн гараар сүйтгэж чад ялгаа. 아, 우리 교인들 중에 누가 부자가 있다. 그 사람 의지하면 그 사람 망합니다. Тэгээ магадгүй чуулганы дотор ч юм уу хэн нэгэн одоо жоохон хөрөнгөтэй хүмүүс байвал тэр хүмүүс итгэн найдах гэдэг. Тэгэх юм бол тэр хүнийг би ингээд одоо сөрүүлж хэрэг байна. 아, 우리 친척이 유명한 사람이 있다. 그 사람 의지하면 그 사람 망해요. Тэгээ магадгүй манай хабаатан дод тэр өстэй боломжийн ингээд тэгээ туундрыг найдлаа гэхэд бид нар тэр хүнийг ингээд сөрүүлж хэрэг байна. 아니, 왜 하나님 그 사람들을 망하게 하시는 겁니까? Бүр бурхан яагаад тэр хүмүүсийг ингээд тэдгээр хүмүүсүүд ингээд сүйрүүлж байгаа гэж бодож байна. 성도가 하나님 외에 다른 거 의지하면 그게 바로 우상이에요. Яагаад тэгэхээр итгэгч хүн өөрийн бурхан эзэндээ биш өөр аливаа нэгэн зүйлд найдвар тавина гэдэг чинь би найдвараа тэр зүйлдээ өгнө гэдэг чинь тэрийг би өөрийнхөө хиймэлжтэй болгож байгаа гэсэн үг байгаа байхгүй. 우상은 하나님이 다 싫어하세요. Тэгэхээр хиймэлжтэйнд болохоор чинь эзэн бурхан ямар ч хиймэлжтэй байсан аль альд нь дургу. 우상은 다 망하는 거예요. Тийм учраас тэр одоо хиймэлжтэй үү тийм нураадаг. 그 우상이 뭐냐? Үүлэр хиймэлжтэй гэж яг юу гэлж байгаа лээ? 성도의 마음을 빼앗아가는 대상이에요. Шууд утгаараа тэр нь юу ч хийж болох ч гэсэндээ гол нь юу гэхээр итгэгчний найдварыг өөрлөө татж байгаа тэр зүйл бүгдээрээ хэмжсэн болж байна. 마음을 어디다 빼앗겼느냐? Тэгэхээр итгэгч хүн ингээ анхаарах хэрэгтэй. Би сэтгэлээ хаар ингээд одоо булаалгасан блэ гэж. 그게 우상이 되고 하나님께서 그 우상을 심판하시는 겁니다. Тэгэхээр харах юм бол бидний одоо найдварыг булааж байгаа. Тэгээ бид нэр найдвар тавьж байгаа зүйлүүд болохоор чинь эзний өмнө эзнийг харахад тэр хиймжтэй байгаа учраас эзэн тэрийг устгадаг гэсэн үг. 21장은 세 나라를 심판하시는 내용이 기록되어 있어요. Одоо 21 дээр бүлэг рүү орж байгаа. 21 дээр бүлгийг харах юм бол яг 3 улсыг шийдгсэн талаар гарч байгаа. 첫 번째는 바빌로니아. Эхнийх нь болохоор Бабилон. 두 번째는 11절에 두마. За хоёр дахь нь болохоор 11 дээр байгаа Идум малч Идум. 이동. 11절에 두마 있어요? 11절 두마. 11절 맞죠, 맞습니다. 네, 네. 11절에 여기는 에돔으로 되어 있거든요. 에돔, 두마 같은 거예요. 네. Энэ 11 дээр байгаа Эдом гэж Монгол Библиэлд байгаа байхгүй юу? тэрийг болохоор бас 두마 гэж хэлдэг юм байна. 두마, 그 다음에 이두메라고도 해요. 이두메. Бас Эдомыг болохоор 3 янзаар хэлдэг гэнэ. 두마 гэж хэлдэг, Эдомэ гэж хэлдэг, Эдом гэж хэлдэг юм. 3 янзаар. 네. 그 다음에 세 번째 나라는 13절에 아라비아입니다. 아라비아. Дараад нь 13절에 13 дээр харах юм бол Араб гэж. 네. 오늘 사우디아라비아 있잖아요. 다 그쪽입니다. Энэ Араб гэдэг нь болохоор өнөөдөр нөө Сауди Араб биш үү тийм ээ? Тэр хэсгийг бас хэлдэг энэ хэсэг. 먼저 이제 바빌로니아에 대한 하나님의 경고입니다. За эхлээд хэлээ харах юм бол Бабилонд өгсөн Бурхны одоо анхааруулга байна. 하나님께서 1절에 보니까 해변 광야에 대한 경고라고 말씀하셨어요. За эхний 21 дээр харах юм бол Тэнгисийн хавийн зэлүүд газрын тухай зөв гэж хэлсэн. 네게부의 회오리 바람이 쓸고 지나가는 것처럼 침략자가 광야에서 공포의 땅에서 온다 그랬습니다. Тэгээ үслэр өмнөдийн нутгаар дайран өнгөрөх салхи хөөсөлх шиг цөлөөс аимшигт газраас тэр ингэ ирнэ гэж хэлсэн. 침략자, 공포는 바로 바빌로니아를 멸망시키는
메대와 파사의 세력입니다. Мгм. За тэгэхээр энэ дээр харах юм бол энэ дээр хэлж байгаа тэр аимшигтай гэж чинь тий тэд нэр юу гэлээ хэлж байгаа гэхээр Перс хэлж медиа болон Персийг хэлж байгаа. 음, 끔찍한 환상이 내게 보였다. 2절에 말했습니다. Мгм. За 22 дээр харах юм бол гэстэй маш аимшигтай үзэгдлийг надад ингэ үзүүллээ гэж хэлсэн. Тэгээ 22 дээр 배신자는 배신하고 배신하는 자는 배신하고 파괴하는 자는 파괴한다. за энэ дээр 그랬습니다. урвч нь урвсаар сүйтгэгч нь сүйтгэсээр байна гэж хэлсэн. 누가 배신하죠? За энэ урвч нь гэдэг нь хэн бэ? 믿었는데 Мм. Итгэсэн ч гэсэндээ ингээд итгэл алдсан тэр нэг хий хэн бэ? 서로 사이좋게 지내기로 했는데 Хайр алин тэгээд за эвтэй байя гэдгийг хэлсэн ч гэсэндээ 바빌로니아가 배신했다는 거예요. гэтээ харах юм бол энэ дэр урууч чиж нийлжүүлэх Бабилоныг хэлж байгаа гэсэн. 사람을 믿으면 사람에게 배신당합니다. Бид нэр хүнд итгэлээ өгөх хүн бол эцэст нь ямар нэгэн байдлаар тодорхой хэмжээний тийм уралтыг мэдэрдэг. 사람은 배신하는 종자예요. Тэгээ ер нь хүн гэдэг амьтан одоо тийм их сайн урагч байдаг. 자녀는 부모를 배신합니다. За жишээлх юм бол яагаад тэр үр хүүхэд нь эцэгсээс уралдаг. 부모가 그렇게 힘들게 자녀를 키우고 공부시켜주고 결혼시켜주고 집도 마련해주고 그래도 자녀들이 부모를 배신해요. Яагаад тэр эцэг эхчүүд нь тий хүүхдтэйгээ л бүх зүйлийг хийж өгөөд тий гэр орон бүх зүйлийг хийж өгдөг гэсэндээ өөр хүүхдүүд яадаг гэхээр эцэгтэй ийм урах юм мессеж ингээ харуулдаг. 아, 그 목사님이 잘 몰라서 그러는 겁니다. 우리 아들은 절대 나를 배신하지 않습니다. Ингэж магадгүй та манай хүүхдүүд бол мэдхгүй байна. Миний хүүхдүүд хэзээ ч урахгүй гэдэг ингэж магадгүй. 아파서 병원에 입원해 보세요. Чи юу ингэдэ тэр тэгж бодож байгаа юм бол өвдөд нэг эмнэлэгтээд үзээ. 병원에 한 6개월만 입원해 계셔 보십시오. Тэгээ зүгээр нь хэвдэхгүй тий 6хан сар хэвчээд 6хан сар эмнэлэгт байгаад үзээ. 그래도 아들이 우리 아버지, 우리 어머니 하면서 잘 보살펴 줄까요? Хэрвээ тэгсэн тий 6 сар хэвдэх үед тий тэр 6 сарын хугацаа бодож үзэх юм бол хүүхдэд нь үргэлж ингээ ирээл тий туслаад 아이 뭐 6개월은 얼마든지 할 수 있다. 우리 아들은 우리 할 수 있다. Тэгээ магадгүй та 6 сар бол асуудалгүй гэж бодож магадгүй манай хүүхд ямар ч үед ингээд багсарчнаа гэж бодож магадгүй. 한국에는 그런 속담이 있습니다. Логостэй тийм зүйр өгөөдөг. 3년 병치레에 효자 없다. Юу гэж ямар үгдлэр 3 жил өвдөх үед 3 жилийн өвчний дараа ач харгалах хүү олддоггүй гэсэн үг. 몽골 분들은 의리가 있어가지고 3년은 거뜬하게 부모를 모실 수 있을까요? Яг монголчууд яадаг бол одоо 3 жил байсан ч гэсэндээ ингээд маш сайн асраад өгч чадах болов. 병원에 입원해 있으면 속으로 그럴 겁니다. 아유, 고생 그만하시고 하늘나라 가시면 좋겠다. 어머니가 너무 고생이 많으시다. Магадгүй те 3 жил эмнэлэг твтэл ингэх үед нь хүн өөрийнхөө амаар хэлэхгүй ч гэсэн дотроо зүтлэр ингэж яхаар хурдан гэх тэнгэр мөнхөөс явчихвал болно гэд ингэж хэлэх болж байдаг. 부모는 그렇지 않습니다. Гэтэ харин эсрэгээр нь харах юм бол эцэг эхчүүд нь хүүхдүүд төхөтлөө яадаг гэхэлэр 부모는 아들이나 딸이 아파가지고 병원에 입원해 있으면 죽기를 바라지 않아요. тэр харин эсрэгээр нь эцэг өөр хүүхдүүд нь эмнэлэг твэх юм бол эцэг эхчүүд нь хэдэн хэр хугацаа өнгөрсөн ч за ингэж яхаар баг мөнхөөс явчихсаа гэж бодохгүй.
막 아파하고 괴로워하고 힘들어해도 부모는 하루라도 더 오래 살길 바래요. Тэ хичнээн ингээл тэ хүчгүй болоод ядарсаавал ингэсэн ч гэсэндээ ээж аав бол өөр хүүхдээ нэг өдөр ч гэсэн то илүү амьдраасаа гэж хүсдэг. 근데 자녀들은 안 그렇습니다. Гэтэ өөр хүүхдээ бол тэгдэг баг. 아이, 우리 아버지가 너무 고생을 많이 하신다. За тийм магадгүй тий өстэй миний аав үнэхээр ядарч байгаа ах та гэж ингэ бодож молно багтгүй. 아이, 우리 어머니가 너무 고생이 많으시다. 빨리 하늘나라 가시면 좋겠다. Тийм манай ээж ч гэсэндээ үнэхээр их зовж байна. Ингэж харахаараа мөнхөөсөө явчихсаа гэж бодох гэдэг байж магадгүй. 누가 배신을 안 해요? Тэгвэл хин урдггүй гэсэн блэ? 우리는 다 배신하는 사람들입니다. Яг үнэндээ харах юм бол бид нэр эцэг их боловч өөрсдөө ээж аваач гэсэн тэгдэг. Буюу хүн угаасаа ийм урагч 아, тий. 내가 믿었던 교인인데, 저 교인이 나를 이렇게 배신할 줄 몰랐다. Зарим хүмүүс гэдэг би энд сулаархаа итгэгчид үнэхээр итгэжсэн шүү дээ. Тэрийг намайг хэзээ ч ингээ хуурах байх гэж би ботсон гэж ингэж ярьсан. 믿었기 때문에 배신하는 거예요. Харин эсрэгээр нь харах юм бол чи тэр хүндээ итгэсэн шүү дээ. Тэгэнгүүт итгэсний чинь тэр хүн харсан учраас урвж байгаа. 예수님 배신당하지 않으셨습니까? Эзэн Есүс ч гэсэндээ уруултыг ингээд уруулж исэн шүү дээ тий. Түүнээс урьжсэн байгаа. 제자가 예수님 돈 받고 팔아먹었어요. Тэгээ элчин шавь нь яасан бэлээ? Есүсээс мөнгө аваад мөнгнөөс болоод түүнээс урвж исэн тий. 예수님 겟세마네 동산에서 붙잡혀 가실 때 제자들이 예수님 따라갔습니까? 끝까지 따라갔습니까? За тэгээ бас дараад нь Гесеман уулан дээр эзэн Есүс баригдаж явах үед чамдар нь бүр ингээд тэр эц хүртэл дааж явсан билүү? 한 명도 남지 않고 다 달아났어요. Тэнд бүр ингээд нэг ч хүн үлдээгүй. Бүгд ингээд цутаасан. 베드로, 야고보, 요한 다 달아났습니다. За тэнцээчний хахлаар харах юм бол Петр, Йохан, Яаков бүгд олон байсан тий. 예수님께서 제자들에게 너희들이 어떻게 그럴 수 있냐? 아니 베드로야, 야고보야, 요한아, 너희들이 어떻게 나를 배신하느냐? 그렇게 말씀하신 적이 있나요? 성경에? Гэтэ эзэн юу гэсэн хэрэг тий. Та нар одоо яаж надаас ингэж чадж байна тий? Өш Петрэ, али Йоханаа та нар яаж надаас урагч чадж байна гэд ингэсэн гэж байна. 우리도 하나님 일 하다 보면 저 사람이 어떻게 나를 배신할 수 있을까? 그런 사람 생길 수 있습니다. Бид нар ч гэсэн магадгүй эзний ажлыг ингээд хийгээ явж байгаа үед тий. Энэ хүн бол үнэхээр үнэн ч хүн байна да. Гэдэг чинь энэ хүн яаж ямар надад худлаа ярих вэ гэж бодох бол байдаг. 예수님도 배신당했다는 것을 기억하세요. За харах юм бол бидний эзэн Есүс ч гэсэндээ одоо тий уруултыг мэдэрчсэн тохиолдол байгааг мэднэ тий. 바빌로니아를 사랑하고 바빌로니아하고 서로 사이좋게 지냈어요. За гэхдээ тэдний ягсаг тэр Бабилон болохоор хоорондоо юутэй байсан. Эвтэй байсан. 내가 잘 봐줄게. 내가 도와줄게. 걱정하지 마. 나만 믿어. 바빌로니아가 그랬습니다. За тэр Бабилон юу гэсэн хэрэг за надад итгэе. Тэ би ингээд тусалж өгөө гэдэг ингэжсэн. 근데 그 바빌로니아가 이집트를 쳤어요. Одоо сая өмнөх бүлэг дээр ихт чинь л те энэ Бабилон итгэгч одоо Египт бүгдээр ингээ сайн харилцаатай байсан шүү дээ те. Гэсэн чинь одоо энэ 21 дэх бүлэг дээр харсан чинь нөгөө Бабилон нь Египтээс урвж байгаа. 엘라마 2절 중간에 엘라마 공격하여라. 메대야. 포위하여라. 모든 탄식을 내가 그치게 하겠다 그랬습니다. За 21-ийн 2-ыг харах юм бол тэгсэн те Елама давш медиа бүслэх тун түүний учруулсан бүх шаналлын төгсгөлийг би хийлээ гэж гэлсэн. 엘람은 그 바사의 도시입니다. Паса.
네, Аа, 페르시아, 페르시아. Перс. Энэ Илам гэдэг нь болохоор нэг Персийн нэгэн хот гинэ. Илам гэх нь. 페르시아 왕, 바사 왕 음, 고레스가 하는 음, 말이에요. 고레스가 이집트를 멸망시킬 때 하는 말입니다. 음. Энэ бол одоо энэ дээр гарч байгаа Илам те Перс одоо гэж орж байгаа байхгүй юу? Кориш зэрэг гарч байгаа. Эдгээр нь болохоор уул нь ижлэхэн утга боловч тухайн үедээ одоо жишээлх юм бол одоо Кориш гэдэг нь болохоор чинь юу Египтийг сүйрүүлэх үедээ хэрэгжилсэн нэр байх жишээ нэг ч юм уу те. Ингээд өөр өөр дуудагддаг нь. 모든 탄식을 내가 그치게 하겠다 말했습니다. За энэ дээр юу гэсэлээрээ би бүх төгсгөлүүдийг ингээд хийнэ гэж ингээд хэлсэн. Бүх шаналлыг төгсгөнө гэж хэлсэн. 바빌로니아 때문에 고통당하고 탄식하고 있잖아요. За одоо эдгээр болохоор чинь Вавилончуудаас болоод одоо яг ингээд нөгөө зовлон гэдэлж байгаа юм уу яваа ш тий. 그래서 메대 파사 왕 고레스가 저 바빌로니아를 멸망시켜요. За энэ дээр харах юм бол юу гэсэн хэлээрээ Медиа тий бас юу Едом буюу Персийн тий эдгээр харин нийлээд яасан хэлээрээ тэр Вавилоныг одоо яаж буцаага дарж авч байгаа. 바빌로니아 때문에 고통당하는 백성들, 바빌로니아 때문에 종살이하는 백성들, 다 탄식을 내가 그치게 해주겠다. 그렇게 말하는 거예요. Тэгэн дээр юу гэсгэлээрээ Вавилонод удсаад болоод одоо тэднийг одоо эдгийн хүчгүй болгоод тий байхгүй болгож ирсэн ийм үе ирсэн бол одоо энэ бүгдийг төгсгөл болгоод шүү гэж хэлж байна. 그러자 3절에 내 허리가 고통으로 가득 찼고 마치 출산의 진통 같은 통증이 나를 사로잡았으므로 내가 고통으로 인해 듣지 못하고 놀라서 보지 못하였다. 그랬습니다. 21-ийн 3-ыг авах юм бол үүнээс болж ууц минь бүхэлдээ өвдөн төрөх эмхтэн өвдөлт мэт хөвчтэй өвчнөд баригдваа. Би бүгдээснээс болж сонсож ис чадав. Хайснасаа болж хүрч ис чадваа гэсэн. 왜 고통하는 거죠? За энэ дээр яагаад зовсон гэж ярьж байгаа вэ? 이사야가 아이를 낳는 것처럼 고통하고 힘들어하고 괴로워한다는 거예요. 왜 그러죠? Исаяд гэсэн те хүүхэд төрүүлж байгаа юм шиг хэцүү байж зовлонтой байх болно гэдэг хэлж өгсөн. Яагаад гэсэн гэж бодож байна? 저 바빌로니아 사람들이 망하는 것을 보고 바빌로니아 사람들이 죽임당하는 것을 바라보면서 이사야는 안타까워하는 거예요. Одоо ингээ харах юм бол Вавилончууд өвчнөө буруу хийсэн ч гэсэндээ Вавилоны бүх зүйлүүдийг одоо өхүүлээд те түүнээс ингээ ерөөл нь авж байгаа энэ байдлыг харахтаа Исаягийн сэтгэл маш их өвдсөн гэж. 저 사람들은 우리 원수고 우리를 괴롭히던 사람들이고, 예, 우리 원수 대적인데 이사야는 그 원수들이 망하는 것을 보고 힘들어하는 거예요. 괴로워하는 거예요. Яг үүндээ Вавилонд шууд ч болохоор чинь одоо эднийг бүгдийг цогсон эднийг эзэмлэн төрөвгөлсөн ийм хүмүүс шүү дээ. Гэтэ боддоор буцаад бурхан тэднээс хариуг нь өгөх үед нь Исаяд одоо удирдагчийн хувьд тэднийг хараад өөрөдөж байгаа. 성경 한 군데 보고 마치시자고요. 에스겔 18장입니다. 에스겔 18장 32절. Тэгэхээр Эзекиэл 18:32-ыг нэг харчи. Тэгээд дуусгая. Эзекиэл 18:32. Эзекиэл 18:32. 오광재 씨, 사모님 읽어주시겠어요? 네. Эзекиэл 18:32 말씀. За би уншиж Эзекиэл 18:32 дээр ингэж байгаа. Учир нь би үхэгсдийн хэнийхэн ч үхэлд баярлдаггүй гэж эзэн бурхан тунхаглаж байна. Тиймээс эсвэл амьд үлдэнэ. Эрэгвэл амьд үлдэнэ. 아멘. 하나님께서는 하나님의 징계를 받아야 할 사람이 징계를 받아도 또 죽어야 할 사람이 죽어도 하나님께서는 그것을 기뻐하지 않으신다고 말씀하시는 거예요. 아멘. Тэгэхээр бидний бурхан гэсэн те бурхан хэнийч хүрэлд баярлдаггүй гэж хэлж байгаа.
эцсийн дүндээ үхэл рүү явж байгаа хүмүүс өөрсдөө байдаг. Гэтэ тэр болгоныг хараа бурхан болж гэж юусоо хэлдэггүй. 저희도 이사야와 같이 우리를 힘들게 하는 사람, 악한 사람이 하나님의 징계를 받을 때, 야, 기분 좋다. 야, 속이 다 시원하다. 잘 됐다. 그렇게 하시면 안 될 것 같습니다. Тэгээ бид нар ч гэсэндээ эзнээс ингэж сахилаа авж байгаа тий. Эзний өмнө ингээд одоо шийтгэж байгаа гэх юм уу? Ийм хүмүүсийг харахтаа тий. Цаастаа болж гэж ч юм уу тэгж багт болохгүй юм байна. 기도하겠습니다. За хайдлаа хамтдаа залбирцгаая. 걸어가신 하나님, 은혜와 사랑을 감사드립니다. Харин их эзэн минь таны нэгүсэл болоод таны хайрны төлөө талархъя. 저희들에게 귀한 말씀을 주시고 또 이 말씀으로 은혜 받게 해주신 걸 또한 감사드립니다. Эзэн минь та биднэрт нандин үгийг өгч энэ үгээр тань дамжуулаад бид нар ач чухал зүйлсүүдийг ойлгож сургамжийг авах боломж өгсөнд баярлалаа. 하나님만 의지하고 하나님만 바라고 살아가는 저희가 되게 해주시옵소서. Эзэн минь бидний зөвхөн таныг л хардаг, танд л үйлчилж, танаас л зуурдаг итгэгч нар болгож өгөөч. 또 배신하지 않는 저희가 또한 되게 해주시옵소서. Эзэн минь бид нар ямар ч байдалд уруултаас хол байдаг хүмүүс болгож өгөөч. 악인의 멸망을 기뻐하지 않게 해주시옵소서. Эзэн минь бид нар бас муу нэгний сүрлийг харахтаа түүний төлөө талархаж баярладаг хүмүүс биш байлгаж өгөөч. 예수님의 이름으로 기도드립니다. Эзэн Есүсийн нэрээр залбиулаа. 아멘. 아멘. 아유, 감사합니다. 네, 수고하셨습니다. 수고하셨습니다, 목사님. 네, 다들 건강하세요. 네, 네, 자, 목사님, 식사하면서 네. 즐겁게 네, 가라. 발사. 네, 네, 아, 감사합니다. 맛있대. 네, 감사합니다. 네, 감사합니다. 네, 감사합니다. 네, 발사. 수고하셨습니다.